Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгахыг өрг хилцүүлгийн шин дугаараар хэлэхэд бэлэн болсон байна. За бид өнөөдөр сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд нэлээд эсэргүүцэлтэй тулгараад байгаа туулын хурдны зам ба туул гол сэдвт хилцүүлгийг өрнүүлэхээр студидтэй зочтой урьсан байна. Зочтой танилцуулъя. Миний баруун гар талаас нийслэлийн замын хөгжлийн дарга Од Баяр. За миний зүүн гар талаас нийслэлийн бодлого судалгаа шинжилгээний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор Баран Чулуун, нийтлэлч Болор Эрдэнэ, хотын засаглалын мэргэжилтэн Анан Үжинаар урагдж ирсэн байна. Бидэнд цаг гаргасан та бүхэндээ баярлалаа. За ерөнхийдөө хилцүүлэхдээ бас хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэхээр зочтой урьсан байгаа. За хамгийн эхний асуултыг Од Баяр даргаас асуумаар байна. За Улаанбаатар хотын хүн ам, газар зүйн байршилтай харьцуулахад манай нийслэл хотод байгаа замын тоо бол багдаагүй. Ер нь бол хангалттай хүрэх үз. За мөн автозам нэмэгдэх нь дагаад автотээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх, түгжирлийг нэмэх бас гол суурь болтгоо гэж үздэг гэсэн ийм судалгаа байдгийн байна л да. Тэгэхээр туулын хурдны замын эдийн засгийн ач холбогдол тооцоолыг танилцуулж, үнэхээр түгжирлийг 30% бууруулж чадах уу? За юуны өрсөнд баярлалаа. Тэгээд туулын хурдны замын төслийн талаар та бүхэнд товчхон танилцуулаад энэ асуултанд хариулъя. Туулын хурдны зам маань өөрөө 16 онд найрсан зургийн батлагдаад явцсан байгаа. 2013 онд засгийн газар батлагдаад, тогтоолоор батлагдаад найрсан зураг маань 2016 онд батлаад барилгын ажил эхлэхсэн боловч санхүүжлийн асуудал гэдэг байдлаас хойшлоод 2026 онд барилгын ажил эхэлж байна. Тэгэхээр 2020 онд, 2022 онд ч гэсэн мөн ялгаа байхгүй. Сумын дараагийн үед ч гэсэндээ туулын хурдны зам, тойрог хурдны зам гэдэг байдлаар бол явж ирсэн. Тэгэхээр энэний трасс бол өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ байгаа. Зөвхөн энэ дээр юу ирсэн бэ гэхээр тул цагаанаар явсан, далангаар явж ирсэн байршуудыг хүүрэн байгууламж болгож өөрчилсөн байна. Тэгэхээр анх байсан зураг маань өөрөө бүх ургасан дээр байхгүй болгоод зур тул цагаанаар дээшин зам, цагаан юм шиг хан босгохоор ийм зурагтай байсан учраас энийг бол голдоо экосистемд маш их сөрөг нөлөөтэй учраас энийг өөрчлөё, гүрэн байгуулж ирэх болоё гэдэг шийдэл гаргаад энэ дагуу төсөв төртөг нэмэгдэж ирсэн байна. За туулын хурдны зам маань өнөөдөр Улаанбаатар хотод 1281 км автозамын сүлжээ байгаа. Түүний 262 км гол гудамж зам байгаа. Гэтэл 1.6 сая хүн амтай яг холбоос замууд грид систем гэдэг байдал бол үүсэх хэцүү болсон. Барилгачдууд энд шахаад ороод ирсэн. 2020 оны хөгжлийн хөдөлгөөтэйг харах юм бол нийслэлийн хийж байгаа төлөв бол 2020 оныг дүнсэн 2021 онд. Тэгэхэд энэ дээр бол хэрэгжлүүд 26% биелсэн байгаа. Тэгэхээр яг бид нар ерөнхийдөө дагуу ажиллаа хийгээгүй, дандаа гэр оролт турч юм уу улс төрчдөд зориулж зам тавьсан улмаас одоогийн нөхцөл байдал үүссэн байгаа. 2022 онд ардаа шүүр хөгжлөгч юм гол гудамж замуудыг бид нар хийх шаардлагатай юм байна. Тэгж нэг нийтийн тээвэр явах юм байна. Үүний дагуу хот хэлэх юм байна гэдэг байдлаас явж байгаа. Тэгэхээр миний яг JICA-гийн судалгаан дээр хийсэн 2022 оны бүх төслүүдийг ирэмблээд үзүүлэхэд бол судалгааны үр дүн дээр юу гарсан бэ гэхлээр туулын хурдны зам хамгийн эдийн засгийн дөрөв үйж номер 1-т гарч ирж байгаа. Ерөөсөө бүх төслүүдээс туулын хурдны зам хамгийн бүх замуудыг ирэмблээ гаргаж ирэх. Ажилчны гүр бол бүр нэлээд хойгоор байсан. Гэх мэтчлээ туулын хурдны зам бол хамгийн эдийн засгийн хувьд дөрөв үйжтэй байна гэдэг үднээс бид нар туулын хурдны замыг зайлшгүй байх шаардлагатай юм. 22 онд явж ирсэн, 24 он төсөв нь батлагдаад 26 онд барилгын ажил эхлээд явж байгаа. 10 жилийн өмнө эхэлсэн байсан төсөл штэй л гэж байна тий. За Анан Үжийн оролцогчоос асууя. Үнэхээр энэ туулын хурдны замын төсөл Улаанбаатар хотын төвчрлийг бууруулж чадах уу? Шаардлагатай төсөл мөн үү гэж мэргэжилтний хувьд асуумаар байна. Яг миний угаасаа энэ дээр ярьж байгаа зүйл бол хэрэгтэй юу гэдэг багаас асуулт байгаа. Тэгэхээр альва том мега төслүүдийг ч юм уу те улсын төсвөөр хийгддэг төслүүдийн хамгийн чухал шаардлага нь хүмүүс бол ярьж штэ те prioritize хийх буюу аль нь чухлын дараалалд оруулах хэрэгтэй гэж байна. Энэ нь бүр анханасаа чухлын дараалалд орох ч ёсгүй төсөл харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд би судалгаатай нь бол танилцмаар байна. Гэхдээ би Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой хэд хэдэн төслүүд дээр судалгаанууд дээр ажиллаж байсан. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр туул голын яг дагууд манайд ерөөсөө тийм түгжрээд байгаа хөдөлгөөн байхгүй юу. Энэ Улаанбаатар хотын төвөөр тэр чигээрээ хөдөлгөөнүүд босоо тэнхлийн дагуу дандаа түгжирдэг. Хэрвээ
яг түгжирлийнхаа холбоотой юм уу, авто замынхаа ачаалттай холбоотой судалгаануудыг харах юм бол маш олон мэрэгчлэнүүд маш олон жилийн турш гадаадын одоо JICA ирсэн байсан ч эсвэл Солонгосоос одоо судалгаа хийсэн байсан ч бүгдээрээ ерөөсөө нэг л зүйлийг хэлдэг. Авто замынхаа торлог систем grid network-ыг сайжруулах хэрэгтэй. Тэр нь юу гэсэн утгатай вэ гэхлээр дандаа туслах замууд буюу 2 3 одоо юм хэвтэй тэнхлийн дагуух инх тайвны өргөн чөлөө, нарны замч гэдэг юм уу, эдгээр замуудыгаа хооронд нь маш сайн холбосон жижиг замуудыг л гаргаж өгөх хэрэгтэй. Хэрвээ тэр гаргаж өгөх зайд одоо байхгүй, газар чөлөөлт байхгүй байгаа бол дараагийн арга хэмжээ нь болохоор нийтийн тээврийнхаа хэрэгцээг сайжруулах. Энэ хоёр хувилбар нь угаасаа бүр цаанаасаа ингээд өгцөн, нэгдүгээрт ингээ хамгийн чухал ганц шийдэх арга чинь шүүгээд өгцөн байгаа. Хурдны замаар хэн явах юм бэ? Хурдны зам болохоор манай яг энэ түгжрээд байгаа төвийн хөдөлгөөнөөс шал ондоо хол газар ахгүй бид нар яг өнөөдөр бодоод үзэх юм бол би одоо хизээч туулын дагууд гэр байхгүй, манай гэр байхгүй туулын дагууд манай ажил байхгүй. Тэгэнгүүт хурдны зам дээр очиж бид нар түгжирлээс харуулах ямар ч хувилбар байхгүй. Тэр дундаа туулын дагууд. За дараагийнх нь нэг бодож үзэх үндсэл нь болохоор хурдны зам барих гээд байгаа шалтгааных нь одоо яг тооцоололоор хурдны зам гэж юу юм бэ гэдгийг өөрсдөө ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр хурдны зам маань өөрөө одоо багадаа 80-аас 100 км цагийн хурдтай явах ёстой. Тэгэнгүүтээ одоо хот дотор хэрвээ хурдны зам холболт байдлаар оруулж ирэх юм бол багадаа одоо ингээ 3-аас 5 км зам ер нь бол минимум 5 км урттай байж тэр хурдны зам болдог. Тэгэхээр 100 км цагийн хурдыг авсан автомашин хэдэн минутын дотор 5 км замыг туулах уу 5 км маань өөрөө баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам байхгүй юу? Тэгэхээр бидний яг энэ төвийн хөдөлгөөний түгжирэл ерөөсөө тэр хурдны зам огт хамаарахгүй бид нар хаавээсэн туул руу очиод нэг талаас нь гараад нөгөө тал руу ингээ буугаад тэгээ хайчих юм. Энд чинь нөгөө хөдөлгөөний маань зорилготой нийлэхгүй байгаа байхгүй. Бид нэр зүгээр өдөр тутамдаа аялаад зам дээр түгжрээд явж байгаа хүмүүс биш. Тэгэхээр Улаанбаатар хотод хэрвээ туулын хурдны зам ч юм уу ямар нэгэн хурдны зам түгжирлийг бууруулна гэдгийг 30% гэж гаргаж ирж чадж байгаа бол тэр судалгааг нь хармаар байгаа. Тэр судалгаа юун дээр үндэслэн байх ёстой вэ гэхээр Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт амьдардаг иргэдийн хөдөлгөөний origin destination буюу эхлэл төгсгөлийн судалгаан дээр үндэслэн л судалгаа яг 30% болгоно гэж гарч ирнэ. Өөрөөр бол тэгж гаргаж ирэх боломж байхгүй. Бусдаар бол бүх хөдөлгөөнийг автозамын уулзуур болгон дээр тооцсон. Тэгэхээр автозамын ачаалттай байгаа төвийн одоо хамгийн өндөр нэвтрэлтэй байдаг хэсэг бол Төвшүүдангийн уртаа таал, Намянжуугийн гудамжны босоо тэнхлэгүүд, Талбайн 2 таалч гэдэг юм уу баруун зүүн дөрвөн замын босоо урсгалууд ч гэдэг юм уу. Эдгээр дээр байгаа энэ түгжирэл ямар ч тохиолдолд тийшээгээ хаасан туулын хурдны замын хэвтэй чиглэлийн дагууд бол буурахгүй байна. Тэгэхээр одоо нийслэлийн иргэдийн хөдөлгөөний гол огтлолц дээр таарахгүй байна, чиглэлээ таарахгүй байна гэж үзэж байна те. Хариултыг нь одоо яг энэ талаас байр суурьнх нь хариултыг дараа нь одоо зочны дараалалаараа танаас асууна. За Баран чулуун доктороос асуухад туулын хурдны замын төслийг ярихад хоёр гол асуудлыг ярьж байгаа л да. Нэгдүгээрт бол одоо эдийн засгийн эренбиг ирж байгаа. Эдийн засгийн хувьд одоо хөгжилд яг нөлөө үзүүлэх үз чухал төсөл мөн үү, шаардлагатай төсөл мөн үү? Нөгөө талаасаа байгаль орчин сүйтгэхгүй, экосистем нөлөөлөхгүй байж чадахгүй гэдэг ийм хоёр асуудал тулгарч байгаа. Тэгэхээр одоо та бол нийслэл зөвлөх хийдэг хүн. Өчигдөр гэхэд л усны газрын дарга Батбаяр дарга энэхүү туулын хурдны зам дээр усны газраас ямар ч дүгнэлт гаргаагүй. Яагаад гэвэл зураг төслөө эцсийн байдлаар өгөөгүй гэсэн ийм тайлбарыг хийсэн. Тэгэхээр биднэрт нийслэлчүүд бидэнд байгаль орчинд энэ төсөл чинь сөрөг нөлөөтэй биш үү гэсэн асуудал үүсээд байна л. Асуулт гараад байна л да. За тэгэхээр энд Батбаяр даргыг би арай дутуу ойлголттой байгаа юм болоо гэж тэгж бодсон. Яагаад гэвэл альва төсөл эхлэхийн тулд тэрний юм техник эдийн засгийн үндэслэл нь хийгдэнэ. Тэгээд энэ дээрээс үндэслээд одоо ажлын зурагнууд нь зохиогдно. Ажлын зураг гарсны дараагаар болохтой зэрэг байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдээ. Тэгээд тэрнээс байгаль орчны нарийн бичсэн үнэлгээ хийгдэнэ. Ажлын зургийг дагаад бол төсөв одоо гарч ирдэг. Тэгэхээр ажлын зураг төсөвч болохоор ажлын зураг бол бүх Монголд хийж байгаа ажлын зурагчид энэ барилгын хөгжлийн төвийн экспертээр одоо орж тэгээд экспертизээр батлуулаад тэр эксперт нь бол гарын үсгээ зураад тамга тэмдэгээ дараад за энэ одоо ажлын зургийн дагуу барилга байгууламжийг барьж болно гэсний дараа бол
одоо ажил эхэлдэг. Төсөв нь мөн ялгаа байхгүй. Одоо дэнэж их хандаг төсөв одоо ахлах эксперт төсөвч байж шít. Тэр одоо томог тэмдгээд дарж өгсний дараагаар бол эхэлдэг. Түүнээс биш хинч одоо дураараа юу яадаггүй. Ажлын зураггүйгээр одоо ажил эхэлнэ гэж ерөөсөө байж болохгүй. Байгаль орчны одоо найрамчилсан үнэлгээ юм уу энэ нутагт байгаль орчны яамаар одоо орж батлагддаг гэдэг шүү дээ. Тэгээд тентгийн одоо хурлаар батлагдаж шийдвэр гараагүй байгаа бол гараагүй байгаа нөхцөлд бол энэ байгаль орчны үнэлгээ одоо хүчин төгөлдөр бус гэж тооцдог. Тэгэхээр Батбаяр дарга одоо над ажлын зураг юмнууд нэрийгөө мөртлөө төсөв одоо эхлээд явчлаа энэ тэр хэрэг тэгэх юм бол тэр чинь одоо эрүүгийн хариуцлах хүлээх ёстой асуудал шүү дээ. Батлагдаагүй зураг төсөл одоо юмнуудаа хийсэн батлагдаагүй төсвөр одоо санхүүжилт хийсэн тэргээд тэгэхээр тийм юмнууд хийх боломжгүй. Яагаад гэвэл энэ зураг төсөл нь батлагдаагүй, төсөв нь батлагдаагүй, экспертизээр одоо батлагдаагүй юмнууд сангийн яам энэ чинь юу хийхгүй шүү дээ. Санхүүжилт хийхгүй шүү дээ. Тэгэхээр тэр чинь сангийн яамд энэ чиг ханжаадаг одоо байж байна. Одоо байгаль орчны үнэлгээ бол хийгдсэн гэж байгаа юм байна. Хийгдсэн юм билээ нарийн бичээд ерөнхий хийгдээд дараа нарийн. Таны хувьд усны мэрэгжилтний хувьд туулын хурдны зам нь туулын одоо усны урсгалд экосистемд нөлөөлөх үсрэгөр. Энэ анхандаа тэр сая одоо даргын хэлсэн эхлээд бол тэр зураг төсөл нь болохоор яг туулын үерийн хамгаалтын 70 дээгүүр одоо явахаар хийгдсэн. Тэгэхээр тэнд болохоор 4 игнэ замтай байхаар ингэж хийгдчихсэн. Тэгэхээр 70 дээгүүр 4 игнэ зам 51 гэдэг чинь 70-гийн суур чинь бол хараасаа дайруу 3 дахин хамгийн багадаа 3 дахин өргөн одоо юу тавигдчих чи суур тавигдчих чи 70 болсон шүү дээ. Тэгээд эн чинь ёстой жинхэнэ байгаль орчны сөрөг нөлөөтэй юм байна гэд тэгээд энэ зарим хэсгүүд нь бол одоо гүүрэн байгууламж дээгүүр тавина гэсэн шийдэл гаргасан юм билээ. Энэ бол зөв шийдэл нэгдүгээр. Хоёрдугаар болохоор энэ зам чинь бол туулын голоос зайтай. Тэр татам нэгдүгээр динж хоёрын заагаар тавигдж байгаа зам шүү дээ. 11 км нь усаар дайрч гарч байгаа. Тэр нөхдөд тий нэг 11 км нөхдөд усаар дайрах юм шиг байна. Тэр чинь 11 км нь туулын татам дундуур өнгөрч байгаа юм байхгүй юу? Яг одоо усын голдрол дундуур өнгөрч байгаа нь ерөөс нь 5 одоо юу л тэгээ 15 шон байгаа. Тэр 15 шонгийн 5 шон нь бол яг тэр одоо гүүрийн тулгууруудыг усан дотроо зоогдвол тэгэл гарах. Бусдууд нь бол туулын голын одоо юу татмаар тэгээд ихэнх нь бол одоо туулын голын татмын захаар нэгдүгээр динж хоёрын заагаар одоо явж байгаа шүү дээ. За үргэлжлүүлээд танаас хариулт сонсноо. За нийслэлд одоо иргэдийн хувьд яг л хоёр талтай байр суурьтай байгаад байл л да. Ингээд нэг нь болохоор төвчрөл бол яалтчгүй Улаанбаатарчуудын амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тэгээд төвчрлийг шийдэх төсөл хийх гэхээр ингээд эсэргүүцлээ гэсэн ийм үнцгтэй иргэд бас байгаад байна. Үнэхээр одоо туулын хурдны зам нь төвчрлийг шийдэх гарц мөн үгүй юу гэдэг дээр байр суурийг сонсъё. Макро эдийн засгийн хувьд энэ одоо хөгжлийн шийдэл мөн үү? За би макро эдийн засаг талаас нь бол нэг ойлцоолог дахиад жоох үргэлжлэлний дараа арай тодорхой тусна хариулъя. За сая ингээд 3 зочин маань хариулт өгөөд явж явах явц дундуур л ерөөсөө энэ төслийн деталь руу ороод ирж байгаа хгүй тий 11 км-ын татам дотроо гэх жишээд. Тэгэхээр би нэг ингээд жишээ аваад хэлье л дээ. Ямар ч одоо бүр одоо баянаа барьж ятсан айлба тий гэртээ ямар нэг тавилгыг эхлээд хэрэгтэй юу хэрэггүй юу? Манайд буудан хэрэгтэй юугүй юу гэдгийг шийдчихэж тэр буудангийн урт өргөнийг хилцэж үн өртөг тий зээлээр авах уу гэдгээ шийддэг болохоос биш юу юугүй гинтхэн ямар ч гэсэн л буудан хэрэгтэй одоо аавна гэж шийдээд тий тэрнийхээ тэр деталь маргаан руу орчно гэдэг чинь эн чинь өөрөө нэг тийм жоох юм анекдот онгоны шинжтэй юм болчиход байгаа хгүй тий. Тэгэхээр би ануучтай санал нэг байна. Эхлээд энэ юунд хэрэгтэй төсөл гарч ирээд ингээд одоо бид цаг хугацаа энерги мөнгө бараад энд ингээд сууж байгаа илээ гэдэг асуудал. Тэгэхээр хурдны зам гэдэг бүр анхны энэ өөрийнх нь энэ үүрэг рүү орё л да. Хурдны зам үндсэндээ энэ дэлхийд чинь хоёр одоо төрөлд хуваагдаж байгаа. Нэг бол хоёр том одоо соёл гэршлийн төвийг холбож байна. Нэг бол индастриал үүрэг буюу supply chain тухайн тэр эдийн засгийн одоо тэр тээвэр логистикт үйлчилж байгаа. Тэгэхээр энэ би энэ 32 км замыг асуумаар байна тий. Энэ хоёр чинь ямар хоёр том үг холбож байна? Эсвэл юуг асуумаар байна?
ямар хоёр томыг одоо жишээлх юм бол анууж мэдж байгаа. Инчоноос те Инчоноос Сеулийг холбож байгаа, Чибагаас Токиог, Киото холбож байгаа ийм том индастриал одоо аж ахуйн тэр бааз суурь нь юу юм бэ гэдэг. Тэгэхээр хоёр товчоог холбосон 32 км хурдны зам тийм үү. За энийг бид нар бүгдээрээ зүгээр хойшоо нэг алхам бүгдээрээ ухраад Монгол хүний хувьд бодъё. За Монгол хүн ингээд Монгол улс ч өөрөө одоо зүүнээсээ баруун хүртэл бараг 3000 км. 2940 км урт ийм сунсан одоо хэлбэртэй. Тэгэхээр баруун аймгаас гараад л дахиад те явж илаа тэгснээ богдуулын бараа харагдлаа. Гинт хурдаа нэмэл тийм үү. Тэгээд нөгөө хурдны замын шалгуураа хангаал ерөөсө 100 км хурд аваад Улаанбаатар хотыг дайраал тэгэл одоо зүүн тал руу гараал одоо хурдаа сайхан шүү дээ. Тэр яах гэж байгаа монгол хүн бэ те? Гэтэл энэ Улаанбаатар хот гэдэг энэ хот чинь өөрөө ер нь энэ нэг Евразийн одоо энэ Азийн энэ зүүн Аз талдаа энэ 1000 км радиуст байж байгаа. Маш тийм кул гоё одоо энэ соёл иргэншлийн нэг төв болж хөгжиж байгаа. Тэгээд манай энэ Монгол нүүдэлчдийн энэ бүх түүхэндээ байгуулсан одоо хамгийн том монголчуудын хувьд эн чинь бол дэлхийн соёл иргэншлийнх нь ганц төв байхгүй да. Тэгээд тэрийг ингээд зүүнээс баруун энэ хоёр товчооны хооронд яагаад нүүдэлчин Монгол ингэж одоо тахалтай хотоос зүгтааж байгаа юм шиг хурдны замаар дайр өнгөрөх болсон бэлээ. Энэ бол нэг юм жоохон тэнэгдүү хүмүүсийн комеди маягтай болчиход байгаа хгүй. Хэрвээ бүр тахал шиг Улаанбаатар хотыг тойроод энэ нүүдэлчин монголчуудыг эндээс цугтаалах тийм санаархалтай бол богдуулынхаа урдуур тойруулалт. Тэгвэл бүр сайхан холуур тойр шүү дээ. Тэ? Тэгэхээр зэрэг 2016 онд балтагдсан байсан юм а гэдэг энэ тайлбарч өөрөө энэний одоо үндслэл болохгүй яад гэвэл бид нар яах гэж сонгуул хийж байгаа. Буруу гарцсан байсан шийдвэр тэ бусад намын боловсруулсан буруу энэ хөгжлийн концептыг бид нар засаж залруулна гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлээд бид нар ард түмэнд эднээс чи илүү юм а гэдэг сонгуулийг 16 20 24 ерөнхийлөгчийг оруулаад 4 сонгуул хийцэн байж. Тэгэхэд аль тэр ардчсан намын эдийн засгийн хөгжлийн сайдын барьж явсан төслийг одоо үргэлжлүүлнэ гэж сууж байгаа гэж байна. Бидний урт өргөн тэрний зардал хүнд тийм үү? Тэр шалны даац гэдэг рүү хилцүүлэг рүү орохоос өмнө яагаад Монголын ард түмэнд буудан шахаад байгаа юм бэ? Хаанаас ямар санаархлаар бидрийг яагаад энэ 32 км ялангуяа энэ тархан цаазтай богдуулын бил одоо энэ тэр бууж ирдэг буух согоонууд чинь одоо явж байгаа тэр нарийнхан замыг хүртэл гарч чадахгүй байна шүү дээ. Ус руугаа. Энийг эхлээд бодлогын философийн хөгжлийн бүр онлынхын тайлбарыг өгжиж одоо наад нэг цаасан дээр байгаа зурагнууд, тоонууд чинь дараагийн шатны хилцүүлийн сэдэв болно. Тэгэхээр шаардлагатай юу л гэдэг асуулт руу эргээд орж ийн л да. Одоо хотын Улаанбаатар хотын төвчрлийг 30 орчим хувиар бууруулна гэтэл төвчрлийн төвөөс зайн хувьд одоо хол байгаа даа огтлцохгүй байна гэдэг. Тэгэхээр энэ туулын хурдны зам дээгүүр яг юу явах вэ? Юу зорчих вэ? За туулын хурдны зам, тойрог зам, 1-р тойрог зам, 2-р тойрог зам гэдгээр нь цогцоор нь хараасаа гэж хүсэж байгаа. Одоо 4-р сарын 2-ын тойрог замын тендер нээлттэй өгдөж чинь тийм. Тэгэхээр нээлт нэгдэд гүйцэтгэх сонгон шалгаруулалт гэрээ байгуулад ажил нь эхлэв. Тэгэхээр тойрог хурдны зам, туулын хурдны зам нийлээд голцоо зам одоо энэ байдлаар бол үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр яг зөвхөн баруунаас зүүн рүү гарч байгаа юм гэдгээр ойлгоод гашгүй. Зөвхөн туулын хурдны зам барууныг зүүнтэй холбоотой. Гэтэл энэ дундуур нь гарч байгаа экзитүүдийг бас ойлгох хэрэгтэй. Хайрхан удааны төв шоу шин. За сонсголонгийн гүүрэн дээр экзит нь гарч ийн. Наадамчдын гүүрэн дээр экзит байна. Мишель экспортер экзит байна. Дүнжин гармын нөхөн гарцаар экзит байна. Ингээ Баян зүрхийн төвчөн дээр нэг экзит байна. Тойрог зам дээр гэх юм бол инх таймны өргөнчлөл дээр экзит байна. Мөн Баян шууд дэд төв дээр экзит байна. Сэлб дээр экзит байна. Амгалан дээр экзит байна. Гэх мэтчлээ ингээд тойрог хурдны зам маань туулын хурдны зам маань өөрөө нийлээд гэх юм бол олон түвшний орц гарцаар огтлцож байгаа гэсэн үг. За exit interchange-д бий болж байна гэсэн. Тэгэхээр энэ дээрс бий болоод ирэхлээр одоо чинь хэлж байгаа нүүдэлчин соёлыг ингээ байхгүй болохоор баруун нүд богдуулах урдуур явахгүй яасан бэ. Энэ дээр хариу гэхээр ямар ч зам үр ашигтай байхын тулд хөдөлгөөний эрчим гэж үүдэг. Эргэлтэн дээр суурилж замыг хийх шаардлагатай байдаг. Одоо анаа үжин гэсэн судлаач нь хэлээд байгаа шүү. Энэ туулын хурдны зам дээр хүн зорчихгүй гэдэг тийм. Гэтэл өнөөдөр Чингисийн өргөнчлөө наадамчдын зам дээр төгжрөл хэрэг байгууллаа. Өглөөдөө хотын төв рүүгөө оройдоо хотоос гарахтаа. За уулын зам нь хэрэг төгжрэлтэй байдаг лээ. Та бүхэн бол мэдж байгаа. Зайсангийн хайсын уулзуураас эхлээд цаашаа маршлинг бүр даваад төгжрөл нь байн байж идэг. Ингээд
төгжрөлтэй хэсгүүд бол хөдөлгөөний эрчим байг нь харж байгаа. Тэгэхээр өдөрт ойролцоогоор яг одоо энэ замын хөдөлгөөн хөдөлгөөний хөтөлбөр очиод үзэх юм бол 147 мянган тээврийн эрсдэл зөвхөн наадамчтай уулзвар нисхийн тойрог дээр хийж байгаа бүртгэгдэж байгаа том мэдээлэлүүд гарч иж байгаа. Тэгэхээр зорчилт явагдаж энэ зорчилт нийгэмд тусам ялангуяа энэ ярам дээр байгаа суурьшлийн бүс маань өөрөө маш их хурдцтай ихсэж байна. За нисэхгүй. Тэгэхээр энэ дээр явж байгаа нэг зорчилт байна. За тойрог зам руугаа холбогдоод ирэх юм бол энэ өөрөө урд хэсгээр нь явж байгаа процесс үүсэж байна гэсэн. Тэгэхээр тойрог зам руу холбогдоод ирэх юм бол хотын төв рүү орж ирж байгаа төвлөрөл маань аль ойрхон хэсгээрээ гараа хурдны замыг ашиглаж хотын альж тал руугаа явах бүрэн боломж нь бий болж байгаа. Тэгэхээр энэ дээр бол Data Deus компани бол математик загварчлалыг судалгаан дээр гарсан байна. Тэгэхээр энэ дээр танилцж болно. Энэ загварчлал төвжил дээр ямар тооцоо үзүүлж байгаа гэхээр бүгдийг нь гаргаад ирж байгаа. Энэ дээр юу гэж хийсэн бэ гэхээр ойролцоогоор хэвтэ тэнхлэгийн хувьд нарны зам 25-28%, шингэсийн өргөнчлөлөө 28-аас 30%, яармгийн гүр 28-аас 32%, яармгийн зам өөрөө 10-12%, инхтэй амны өргөнчлөлөө 7-8% дээр болж байгаа. За босоод тэнхлэгийн замууд дээрх юм бол Олимпийн гудамж 13%, Их Монголын гудамж 8-11%, гэх мэтчлэн ингэ энэ дээр гарч иж байгаа. Айлд байршлууд дээр арахгүй. За тойрог зам ороод ирэх юм бол хотын төв одоо чиглэл маань өөрөө хотын төв рүү орж ирлээ, буцаад гарлаа гэж байгаа бол эндээс хотоос гарч байгаа тээврийн эрсдэл айцэг рүү явахаас шалтгаалаад заавал одоо нэг гудам зам явахгүй. Одоо өнөөдөр Улаанбаатар хотод авто замын сүлжээ хангалттай бие хангалттай байгаа гэсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр яармаас явж байгаа тээврийн эрсдэл аль замаар гарч байна. Яармын гүрээ, уулын замаар. Наадамчдын гүрүү рүү орлоо, буцаа сонсогч нар орж. Ингээ яармын зам дээр нэмэгдээ явж байгаа. Гэтэл наадамчдын гүр маань өөрөө тойрог замыг эхлүүлж байгаа. Ийм байдлаар 6 агны байдлаар хотыг тойрсон хөдөлгөөний тойрог зам хурдны зам бий болж байгаа. За авцамын ангиллаар нь үзэх юм бол энэ дээр авцамын англи freeway гэж байгаа. Чөлөө дурс 100 км/цагийн уртаа 5 км байх ёстой гэдэг түрүү анууж судлаас ярьж байна. Одоо энэ дээр юу гэж юм гэхээр freeway байгаа. Highway expressway. Highway expressway гэх юм бол энэ дээр хурдны хязгаар 40-с 80, freeway дээр 100 ийм байдлаар явж байгаа. Энэ дараагийн үүсэх нэгдүгээр зэргийн гол гудамж зам байна. Нэгдүгээр зэргийн гол гудамж дээр одоо манай дээр байгаа гэх юм бол нарны зам л байна. Нарны зам байна. Хоёрдугаар зэргийн гол гудамж зам дээр гэвэл инхтэй амны өргөнчлөө, Чингисийн өргөнчлөө, наадамчдын зам. Эдгээр хоёрдугаар зэргийн гол гудамж зам руу орж байгаа. Тэгэхээр хоёрдугаар зэргийн гол гудамж зам дээр бол төв гудамж төлөвлөж байна. Нийтийн тээвэр даваа хүртээ явж байгаа. Одоо бид нар нэгдүгээр зэргийн гол гудамж зам дээр болохоор 3 майл буюу 4.8 км гэлэнтөөгөө байхгүй байдлаар л явуулж байгаа. Freeway буюу чөлөө дурсах гэдэг маань өөрөө бидний хийгээд байгаа хурдны зам дээр хотод эдгээр байж сонголт нь бий болж байгаа гэсэн. Бид нар нийтийн тээврийг ингээд өглөө даваа хүртэл бид нар боломж нь бас байна гэсэн. Энэ бүгд төлбөртэй байдлаар ашиглах учраас буцаад хотод орж иж байгаа эдийн засгийн төлөлт маань ойролцоогоор жилдээ 92-100 сая доллар байнга хотын одоо замын сан дээр төлөж бид тэр үрээ авцамыг сайжруулах төслүүд хийгдэнэ л гэсэн. Тэр хотын эдийн засгийг хэлэх хамгийн том боломж бол энэ хурдны зам төлбөртэй зам байдлаар ашиглагдана. За дараа нь хэлэх боломж нь бий болж байгаа гэсэн. Ануужан оролцогчоос асуухад за таны асуултан дээр бол одоо ингээ экзитүүдийг тайлбарлаж байна те одоо төгжрлээс хурдны зам руу огтлолцох одоо сонголтоор тийшээ орж төгжрлийг тойрхол юм байна л да. Тэгэхээр та өөрөө ч бас төгжрлийг бууруулах нийслэлийн одоо нэгждэр ажиллаж исэн хүний хувьд эренбээр нь яривал төгжрлийг бууруулах өөр ямар шийдэл байж болох байсан бэ? За ямар ч гэсэн эхлээд түрүүнийхийг нь дуусгачих гэж бодож байна. За ингэж ярьж байгаа. Туулын дагууд хурдны зам хийгээд тэрэн дээрээ орц гарцсан байх юм аа гэж яриад байгаа байхгүй юу? За тэгэнгүүт бид нэр ингээд эргүүлээд бодохоор яг хурдны зам Улаанбаатарт хэрэггүй гээгүй. Гэхдээ хурдны зам туулын дагууд хэрэггүй гэдэг талаас ярьж байгаа байхгүй юу? Одоо түрүүний таны ярьсан уулын зам дагуух ачаалал, ярамгийн зам дагуух ачаалал, нарны зам дээрх ачаалал, эсвэл инх тайвны гүүр болон олимпикийн гүүрдэн дээрх ачаалал эднэр нь ерөөсөө туулын зам дагууд одоо тэнцээ шинээр зам барьлаа гэд зүгээр та тэнд байгаа төгжрлийг тийшээгээ хувааж ийн л гэсэн үг байхгүй юу. Нэгэсэндээ Улаанбаатар хотын иргэдийн зорчилтын замыг уртсгаад байгаа. Та үүнийг болохоор нэгдүгээрт бодоод үзэх юм бол би одоо ингээд богинохон зам дээр олон машинтай төгжирж ирснээс холуур тэр хурдны зам руу очиж явхтаа хүртэл ингээд замдаа төгжрээ тэрүүгээр ингээд тойроод ингээд арай жахан сэлүүхэн төгжирья гэдэгтэй яг агаар нэг сонсогдож байна. Хоёрдугаарт хурдны зам өөрөө одоо яг ингээд дэлхийд даяар бараг Европ, Америкт 50 хот хурдны замыг буулгаж байгаа. Би Сөүлийн жишээг маш олон удаа ярьсан маш олон төрлөөр нь хурдны замуудаа буулгаад байгаа хгүй. Яагаад буулгаж байгаа вэ гэхлээр энэ нь өөрөө
3-5 жилдээ л яг асуудлыг шийддэг. 3-5 жилээс цаашаага тэнд байгаа зам өөрөө буцаагаад түгжрэл дууддаг induced demand гэдэг зүйлийг үүсгдэг. Энийг бүх бараг ингээд 80% хурдны замын жишээн дээр ингээд баталсан учраас судалгаануудаар одоо хотын төвөөр хурдны зам барихаа болсон. Хурдны зам түрүүн Боловшка хэлжсэн те 2 хотыг хооронд нь холбодог. Хотын одоо хүнсний нөөцийн үйлдвэрлэлийн хэсэг, ажиллах хүчний амьдардаг суурин бүсч гэдэг юм уу эднэрийг ингээ хооронд нь холбодог. Бүх одоо ингээд хурдны замтай хотууд байх юм бол ерөөсөө дандаа голоор юм уу далайгаар өөр хотуудтайгаа холбогддог. Тэр хэсгүүд дээр л зөвхөн хурдны зам барьдаг. Хизээж хот дотроо хурдны зам барьдаггүй. Дараагийнх нь түрүүний нөгөө нэг ярьсан дээр нэг үндэслэлсэн шүү дээ. Энэ Улаанбаатар хотын түгжирлийн 30% нь тийшээгээ ингээд шилжээд буурна гэдэг байгаа байхгүй юу. Тэр 30%-ийг тийшээгээ авич тавьчих гад энэ л да. Тэгэхээр ингээд хөдөлгөөнийхэн талаас нь бодож үзэх хэрэгтэй. Замынхын талаас биш. Бидний авч үзээд байгаа тоонууд одоо өнөөдрийн энэ судалгаан дээр яригдж байгаа тоонуудыг харах юм бол автозам дээр байгаа машинуудын тоог яриад байгаа болохоос биш. Хүмүүс нь хаанаас хаа хүрэх хэрэгцээ байгаа юм бэ гэдэг хөдөлгөөнийхөө маршрутыг ерөөсөө тооцож үзэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгсэндээ бол symptom treatment буюу асуудлыг хамгийн төгсгөлийнхэн цэг дээр нь л аргалах гад байна гэсэн харагдаж байна. За хамгийн сүүлийнх нь асуулт нь юу байлаа? Түгжрлийг бууруулах өөр ямар шийдэл байж болох вэ? Түгжрлийг бууруулах шийдлийг ингэж харах хэрэгтэй. Одоо манад нөгөө нэг түрүүн тэгж яриадсэн те бүтээн байгуулалт талаас нь ингээд эсэргүүцээд байна. Эсвэл одоо метрополис хот болохоор том хот болж байгаа юм чинь хурдны замтай байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Хурдны зам байж болно те. Түгжрэлт бууруулах гэж байгаа хурдны зам байх юм бол яг түгжрлийнхаа шалтгааныг нь эхлээд их усүр дээр нь тодорхойлох хэрэгтэй. Тэнгүүд манад Улаанбаатар хотын ихэнх хөдөлгөөн хойноос урдаас хойшоогоо буюу одоо Яарамгийн зам дээр хэвтээ тэглэхийн дагуу түгжрээд байгаа машинууд чи ер нь бол төв рүү л орох гэдэг байгаа байхгүй юу. Төв рүү орохын тулд тэр туулын дээгүүр одоо диагонал ч юм уу те дали ч юм уу эсвэл тэгшхэн ч юм уу хөндлөн гүүр нэмж болж байна. Шууд Яарамгаас одоо 5 шаарлуу шууд гүүр барьж болж байна те. Эсвэл одоо энэ уртаа талын зайсангаас шууд одоо ингээд Намянжуугийн гудамж руу давсан гүүр барьж болж байна. Тэрнээс хэвтээ тэнхлэгийн дагууд хэрэггүй байхгүй. Тэр нь зүгээр хэвтээ тэнхлэгийн дагуу түгжирч байгаа машинуудыг дахиад хэвтээ тэнхлэгийн дагууд хувааяа л гэдэг л түгжирлийн асуудлын шийдэл болж харагдаад байгаа байхгүй. За үргэлжлүүлээд баран чулуун доктороос асуухад түрүүний асуултан дээр ахаад хариултыг бас нэлээд баттай авмаар байна. Одоо энэ туулын урдны зам маань уснаар дайрах хэсэг нь 11 км газарт хоолой хэлбэрээр одоо багны хэлбэрээр ингээд ус руу зоогдох гээд байна. Тэгэхээр тэр чинь механикаар ус руу ямар нэг юм ингээд зоож хийхээр одоо эргэн тойронд нь усанд нь замаг үүсэх гэх ингээд хар энгийн ухаанаар бодохоор замаг үүсгэхээс эхлээд усны урсцад нөлөөлнө, ундрагад нөлөөлнө гэж иргэд бол хардаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг нөлөөлөх үү? Тэр чинь юу шүү дээ. Улаанбаатар хотын ундны усны их усрын чинь болохоор дээд их усүр, доод их усүр гэдэг хоёр их усүр гэж байгаа. Тэгээд энэ туулын хурдны зам болохоор дээд их усүр, туулын гол хоёрын яг одоо завсраар өнгөрч байгаа байхгүй юу? Завсраар өнгөрч байгаа. Түүнээс тэр дээд их усүрийн одоо худгууд тэр дээд их усүр дээр чинь 80 хэд худаг байгаа шүү дээ. Тэр 80 гэдэг худаг. Тэрний чинь 52 3 худаг нь бол өдөр шөнө 24 цагт ажиллаж байдаг. 35 худаг нь болохоор нөөцөнд байж байгаа сэлгэгдээд ингээ яваад байдаг. Тэгэхээр тэр их ус ундны усны их усүр. Тэгэхээр тэр дээгүүр бол дайш гарахгүй шүү дээ. Тэрнийс нь захаар туулын голын одоо хөвөө хоёрын завсраар ингээд өнгөрөөд яваад гэж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар болохоор зэрэг энэ гүүрэн байгууламжийн чинь одоо юунууд энэ гүүр чинь тулгуурдар басан шүү дээ. Тэгээ тулгуурууд нь болохоор зэрэг яг энэ шиг юм 1 метрийн диаметртай. Тэгээд туулын одоо хурдсны ул чулуулагт хатуу одоо чулуулагт хүртэл ингээд гүн суулгаж өгсөн дундчаар одоо нэг 20 хэдэн метрын гүн өрөмдөд тэгээд дээгүүрэн тавцангаа тавиад энэ дээр юугаа замаа тавьчихж байгаа байхгүй тий ерөнхийдөө. Тэгэхээр эн чинь тэр ундны усны одоо их усүр энэ тэрийг хомсдох тийм үү бохирдох энэ тэр ерөөсөө нэгдүгээр ямар нэг одоо нөлөө байхгүй. Жишээ нь бид нэр энэ Улаанбаатар дундуур гарсан одоо юунууд байж туул дээгүүр хөндлөн гарсан гүүрүүд байж байгаа шүү дээ. Энд дээр чинь зарим нь 10 хэдэн тулгууртай, зарим нь 20 хэдэн тулгууртай байгаа шүү дээ. Бүгд. Олон улсад бол яг усан дээгүүрх гүүрийг бол хөндлөн
зориултаар тавьдаг. Энэ болохоор ингээд дагуу байгаад байна шүү дээ. Тэгэхээр за ундны усны их үүсвэрт нөлөөлөхгүй юм байж туул голын ундрагад нөлөөлөх юм шүү гэсэн бас асуулт гарч байна. Туул голын ундрах чинь Улаанбаатар хотоос бараг 400 км-ийн дээр Хинтийн нурууны бас их авч байгаа шүү дээ. Хинтийн нуруунаас их аваад тэгээд наашаа урсж явах завсартаа бас 40-50-д одоо цутгал голуудаар урссан сэлбэгдэж ингээд орж ирээ. Тэгээд Улаанбаатар дундуур урсаал ингээд доош орхон голоор авчаад цутгаж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бид нар чинь усны ундрагын их үүсвэрт ерөөс оролдоогүй шүү дээ. Тэр чинь биднээс хаа хоол юм. Нөлөөлөхгүй юу? Яад нөлөөлөх? Ямар ч нөлөөлөхгүй шүү дээ. Ерөөс огт нөлөөлөх. Улсууд харин тэгж юу яагаад байгаа юм. Бас болгоомжлох зөөвлөдөө тэр чи одоо одоо усан дотор ингээд хүчээр ийм цементэн тулгуур баг нь суйрлуулчаар тэр чи ямар нэгэн байдлаар усны төвшин усны урсцад нөлөөлнөл гэж жил айгаад байгаа шүү дээ. Тийм нөлөөлөхгүй шүү дээ. Одоо туулгалдаг үрсийг хэдэн гүүр байгаа лээ тий. Энэ гүүрүүдийн чинь тулгуурыг та нар очиж үрсэн үү? Жигтэйхэн том тулгууруудтай шүү дээ. Энэ замын тулгуураас одоо нүсэр том тулгууруудтай шүү дээ. Тийм чинь усны урсгалд ерөөсөн нөлөөлөх юм байх. Усны урсгалыг хаах юм байхгүй. Тэр чинь хоёр тулгуурын завсраас чинь урсгал гараа явчих шүү дээ. За Боловшка оролцогчоос асуухад за манай Улаанбаатар хотын одоо газар зүйн байршил нь өөрсдөө юм дөрвөн ууланд хашигдсан маш одоо жижиг талбай дээр 1.6 сая хүн ам ингээд учраа болоод амьдрах гад байна. Тэгээ төвчрэл энэ яалтчгүй амьдралын чанарт нөлөөлөд байна. Өөр тэгээ ямар хувилбар байх юм бэ гэдэг л үндсийг хэлээд байна шүү дээ тий. Тэгэхээр өөр шийдлийг за би таны асуултад хариулахын өмнө ер нь аливаа ийм ард түмний хотын хувь заяанд нөлөөтэй том ийм асуудлаар жишээлх юм бол бид нар ямар их сурвалжийг сонсох вэ те тэр credibility гэдэг тухайн их сурвалжийн жишээ нь одоо ингээд туулгалд ямар ч нөлөөгүй гэж тайлбарлаж байгаа баримтлалын докторыг бол би хөдөө аж ахуйн усчлалтаар доктор хамгаалсан хүн гэж ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг энэ гидрологийн хөдөө аж ахуй тэгээ гидрологийн барилга байгууламж гэдэг бол хоёр шал өөр шинжилгээ ухааны юм хоёр салбар. Тэгэхээр зэрэг ард түмэн жишээлх юм бол яг гидрологийн барилга байгууламжийн чиглэлээр жишээлх юм бол Google Scholar дээр өнөөдөр дэлхийд хамгийн олон одоо сайтад буюу ишлэгдсэн эрдэмтэн өчтөрөөрөө бид нар яриаг нь хийсэн байгаа. Тэр их сурвалжаас бас мэдээлэл аваарай гэж те хинээс мэдээлэл авах вэ гэдгээ тэрийгээ бас өөрсдөө ялгаж задлах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За хоёрдугаарт өөрөө сая ингээд төгжрөл гэд асууж штэ. Тэгэхээр энэ манд бид нар энэ зэрэг төсөвтэй энэ зэрэг том одоо юм ажлын тухайд бол өнөөдөр бид нар уг нь бол Монгол улсын хувьд энд одоо энэ судал дээр засгийн газраас за ерөнхий сайд нь биш юм а гэхэд сайдын түвшинд энэ бол авч одоо хилцчих ёстой ийм ажиллах. Тэгэхээр энэ яагаад нийслэлийн түвшинд буугаад ирсэн бэ гэдэг рүү би эхлээд яриаг бас буцаагаад оруулмаар. Энэ бол манай улсын засаглалын асуудал. Монголчууд, Улаанбаатарчууд нийслэл Улаанбаатар хотын захиргааг тийм ээ засгийн газрын одоо функционал буюу зам тээврийн одоо тийм хөгжлийн яг бодлогын чанартай энэ асуудлуудыг дуур мэдэн шийдээд үүнийгээ ингээд жишээлх юм бол засгийн газрын урдуур, сангийн амны урдуур, эдийн засаг хөгжлийн амны урдуур ороод бүр бүгд амжилтад ард улсаас ийм хэмжээний дүнтэй төсөв батлаад ингээд ажиллаад явахаар субъект хизээ болгож шийдсэн бэ гэдэг рүү бүр орох хэрэгтэй. Тэгэхээр энийг бол хид хідэн ер нь одоо өчигдөр яригадаад байна л да наадмын үеэр тийм ээ жишээлх юм бол голын голдралд төр хувийн хвшлийн төрөлсөн барилга байгууламжийг барих болохоор болгоод хууль хийцэн байх чийтэй тийм үү хуулийн заалтыг өөрчилсөн. Тэгэхээр бүр бид нар ер нь энэ нийслэл Улаанбаатар хот ч өөрөө энэ хотын зүгээр одоо тогтчлт аж ахуй хариуцж байгаа тийм нийтийн үйлчилгээний газар юм уу? Эсвэл засгийн газрын функцаас хувааж хэрэгжүүлэх хэрэгтэй төсвийг энэ зэрэг хэмжээнд захиран зарцуулах хэрэгтэй. Одоо захиргааны субъект муу юм уу? Энэ мэт дээр жишээлх юм бол консенсус буюу олон нийтийн хилцүүлэг үүсгэлгүйгээр энэ бол нэг 22 23 24 оны хүртэл одоо ер нь оюун эрдний ерхий сайд байх үеэр ийм том өөрчлөлтүүд хийгдсэн. Энийг бүр товчтой одоо цаг бага байгаа учраас хэлэх юм бол энэ бол засгийн газар гэдэг маань өөрөө үнцөлийн субъект гэдэг. Засгийн газрын үнцөлийн субъектээс энэ зэрэг хэмжээнд томоор таслаад та нар одоо 2.3 их 80-ыг улсын төсөвт явж байгаа 2025 оны хөрөнгө оруулалтын дүнгийн 25% гэж боддоо. Энэ зэрэг
төсөвтэй энэ зэрэг төсөв одоо төсөл хэрэгжүүлж байгаа яам цөөхөн байгаа Монголд. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр эн чинь засгийн газрын буюу үндсэн хуулийн төвшөнд үндсэн хуулиас их хэмжээний хулгай хийсэн маягтай субъект өнөөдөр бид нар үүсгэчээд тэгээ нөгөө нэг одоо Франкенштейны кино гэдэг штэ. Өөрөө ингээд бүтээсээр байгаад нэг мангас бүтээчээд нөгөөх нь ийм дур заргын үйлдэл хийгээд ирэхээр хянаж чадхаа болчдөг. Тэгэхээр ийм их хэмжээний төсвийг захиран зарцуулах нь одоо субъект биш юм байна. Тэгэхээр сэтгүүлч одоо танд хэлэхэд бид нар Улаанбаатарчууд гэдэг чинь өөрийгөө бүтэн Монгол гэж боддог болсон хүмүүс аахгүй юу? Улаанбаатарчуудын төгжрөл яах вэ? Улаанбаатарчууд тэр эндээс инүүхэн одоо тэр баруун зүүн 4 замын 5 км-ийг яаж зорчих вэ гэдэгтэр энэ Монгол орны бүх төсөв, бүх одоо энэ хөгжлийн хилцүүлэг эндээ ингээд живцэн. Бид нар ингээд нэг алхам ухрах хэрэгтэй. Энэ 2.4 их 80-аар яагаад угаасаа хурдны замын үндсэн зориулт буюу жишээ нь Улаанбаатар дарахныг холбох жинхэнэ тэ трейн одоо энэ бүх оронд хурдан цахилгаанд тавина тэ трейн одоо цахилгаан гал тэр эсвэл наллах яг жинхэнэ утгаар нь яагаад хоёр хотыг жишээ нь холбох бодлогыг засгийн газрын төвшөнд хийх энэ эрх хэмжээ бүр ингээд хуваагдцсан явж байгаа юм бэ. Энэ бол манай Монгол улсын засаглалын асуудал болохоос жишээ нь одоо өөрхий энийг чинь мэдэхгүй шүү дээ. Тэр засаглал нь бүр дээгүүрээ шийдэгдээд бүр нийслэлийн эрх зүйн байдал тэнд тэ бичигдсэн. Дараа нь ингээд төсөл шийдэгдсэн хойно тэрнийхээ деталуудыг бариад явж байгаа субъектийн сууж байгаа байхгүй. Гүү бид нар буцаад ингээд бид нар Монгол орноо бүхлээр нь бодох хэрэгтэй. Тэгэхээр эдийн засгийн тооцоолол ярьсан дээр ер нь туулын хурдны замын 2.3 их 80 төгрөгөөр бүтээх төсөвт өртөг 1 км замд ноогдох нь 14.7 14 их 80 14 тэрбум төгрөг байна. Энд чи одоо маш өндөр үнэтэй бүртэж байгаа юм биш үү? Энэ эдийн засгийн тооцоолол яаж гарсан бэ гэдэг асуулт гарч ирээд байна л да. Тийм, эдийн засгийн тооцоолол гэхлээр эрэлт нь хэр байгаа юм бэ гэдгээс юу явчихж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр сая Ан үж хэлж чинь хотын төвөөр хурдны зам байхгүй захаараа барай гэх. Одоо яг өнөөдөр Улаанбаатартай хамгийн урт хэсэг гэх юм бол хамгийн хотын захаараа л тойрог хурдны зам гэдэг байдлаараа явж бүх хойгоор явж байгаа гэр орол дундыг холбож, бүх дид төвүүдийг холбож, баруун зүүн талыг холбож, энэ байдлаараа сонгоо явж байгаа. Хотын төвөөр ямар ч хурдны зам байдлаар анх хэмжин бүр баг тойрогоо ингэ тойруулаад дээгүүр үүрэн байдлаар зам тавиагээд энэ болохгүй. Хотын төлөвлөлтөн дээр яагаад ч хотын төвөөр байхгүй. Тойрог хурдны зам гэдэг трансуудаар гарч ирэхэд бүр хойгоор нь тойруулаад явж байгаа. За энийг тэгээд хэлж. Хоёрт эрчим байж энэ автозам чинь өөр ашигтай байна. Эрчим байхгүй тохиолдолд бид нар бүр тойруулаад ингэ явах юм бол ямар ч эрчимгүй зам дээр бид нар үр ашиггүй төсөл хийгээ тэр нь сүүлдээ ингээд фейлд ингээд түрүү яриад гэсэн те ямар ажлууд фейж ингээд одоо Америкт ингээд 50 хот ингээд хурдны замаа буулгаж ийна гэж мэдгүй хүн амын өсөлтөнд буурсан юм энэ байдлаас холбож явж байгаа. А тэрнээс чи хөгжиж байгаа хотууд бол замаа олон өргөсгөл явж байгаа. А гэхдээ хотыг ингээд явж би бас гайхаад байна л да. Олон улсын стандартад гол дагуулж гүүрэн байгууламж барьдгүй гэдэг. Ямар олон улсын стандарт хин тэгж яриад байгааг бас тодорхой ярих хэрэгтэй байна. Тэрнээс голыг дагуулж барихгүй хөндлөн барьж болно гэдэг юм бол хаач байхгүй. Гол даагдсан ч байгаа, хөндлөн гарсан ч байгаа, далаа дээр ч байгаа. Энэ дээр бүх оржсон төлөв дээр ч байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг болохоор бүр хин тэгж хэлээд байгаа ямар стандарт гэдэг нийтлэг жишээ нь харин нийтлэг жишээ гэдэг ингээ иргэдэг төөрөгдүүл зам шиг юм ярьж болохгүй учраас энэ дээр яг хаан хин тэгж хэлээд байгаа гэдэг илүү тодорхой хэрэгтэй. За туулын хурдны замыг анх барьж авах засгийн газрын тогтоол нь гараад энэ дээр бүх төслүүдийг анх зам тээврийн сайд, бямцаг сайд тухайд байсан. Бямцаг сайд даалгаад тэгээ буцаад нийслэлийн ажлууд гэх юм бол нийслэлийн төсөв дээр л энэ хэрэгжих юм байна. Тэрс улсын төсөв дээр гарч ирээд явна гэвэл боломжгүй байна гэ ягаад гэвэл хот өөрөө хөрөнгө босгоод буцаад энэс хөнгө болох эдийн засгаад эргэсэн бахан байдлын тухай хуулиараа үзэх юм бол энэ хот дээр хэрэгжих юм нэгэ буцаад хотын дарга дээр ирээд 2024 оны 3 сард хүлээлцэж аваад тэгээ 24 онд төсөвтөөс 25 онд төсвөр суулгаад тэгээ 25 онд тэзүүгөө хийлгээд ингээ 6 гинэ болгоод зарлал явсан ажил. Энэ дээр бол улс хийгээд явхад бид нар үр ашиггүй төсөл рүүгээ мөнгөө зарцуулаад бид нар ингээд нэг том төсөл рүүгээ авч хотын эдийн засаг дэлх хэм руугаа мөнгөө зарахгүй өмнөх жилүүдийг харахад дандаа 1 км зам байна. Нөгөө эдийн засаг үр ашиг байхгүй буцаад хотын эдийн засаг өсөх боломж байхгүй ийм байдлаар зарцуулсаар байгаа өнөөдөр хүрч байгаа. Өнөөдөр гэдэг чинь 2000 одоо ингээ 24 25 он хүртэл бид нар замын сангийн хөрөнгөөрөө нэр 18 км зам засна. 1200 км замтай байгаад байдаг. 18-аас 20 км замаа засах мөнгөтэй. Энийг барьсан зам нь улам л муудаад байна. Тэгсээр байгаа бид нар яах вэ?
одоо asset management гэдэг юм хэрэгжүүлж чадахгүй явсаар байгаа сүүлдээ бид нар бонд гаргаад замуудаа зассан. Үгүй бол энээс илүү хохирол гарахаар үр дагавартай байдал руу нөхцөлийг явуулсан. Гэх мэтчлэн хот бол эдийн засгийн үр ашиг хамгийн өндөр нөлөө буцаа орлого олох ажил төслүүд рүүгээ санхүүжүүлэх гэж байгаа. 1 км нь 14 тэрбум төгрөг гэдэг энэ 14.7 тэрбум төгрөгний одоо энэ үнэлгээ задаргаа яг хаанаас гарсан? Та бүхний өөрсдийн боловсруулсан тэзүү юм уу? Эсвэл барих байгаа компани танилцуулсан тулгаж байгаа дүн юм уу? Тэзүү хийгээд тэзүүдээр урьдчилсан төсөв батлагдаад барилга үйлчлийн төгөөр батлагдсан, экспертээр батлагдсан төсвүүдээр бид нар тендер зарлаад гүйцэтгэж шалгаж орж ирсэн. Тэгэхээр энэ гүйцэтгэлийг батлсан одоо яг төсөвчт нь гэх юм бол одоо менежмент байна. Нэгтэй одоо яг ингээд экспертүүд нь за төсвийг нь хийж гүйцэтгсэн бүх задаргаанууд нь байгаа. Энэ дээр бол туулын урдаас 1.3 их найдны гүрэн байгууламжтай орж ийнэ. За үерийн далан дээр одоо авц замын байгууламж тоноглол энэ төр дээр охин бол 581 тэрбум орж ийнэ. За магтлагчгүй ажлын зардал дээр 46 тэрбум орж ийнэ. Захиалагчийн хяналт дээр 9.8 тэрбум орж ийнэ. 207 нөөтийн татвар гэдэг уцаа төсвөрөөгөө эрүүл натах байдлаар орж ийнэ. Гэх мэт чинь төсвийн задаргаа ажлынхаа тоо хэмжээтэйг бүгд задаргаатай байна. Энэ дээр хин нэг хардаа хятад улсын хүмүүс ирээд энэ мөнгийг хилчдэг гэсэн юм ерөөсөө байх. За ойлголоо. Ануужийн мэрэгчлэнээс асуухад за миний сэтгүүлчийн хувьд бол одоо энэхүү хэлэлцүүлгээр олон нийтийн дунд эргэлзээтэй байгаа асуулт болгоныг л асуух үүрэгтэй. Тэгэхээр одоо гинтл сая өнгөрсөн хагас энэ төсөл бол одоо олон жилийн хугацаанд ингээ хэлэлцэгдэж ирсэн. Нээлттэй хүртэл ингээд олон нийтийн мэдээллийн хэрэгслэр зарласан. Гэтэл өнгөрсөн хагас бүтэнсээ 2 өдөр маршалын гүүрэн дээр жагсаал иргэдийн эсэргүүцэл гарч одоо жагсаал зохион байгуулагдсан. Ер нь энэ туулын хурдны зам явах гэж байгаа. Туул голын дэрэгдүүрэх үнэтэй орон сууцнууд те River Garden, Bella Vista зэрэг энэхүү үнэтэй орон сууцнуудын иргэд энэхүү эсэргүүцлийг турхирж гаргаад байгаа юм биш үсттэй гэсэн хардлага бас олон нийтийн дунд байгаа л да. Зөв. Ерөнхийдөө анхнаасаа бол юу яасан? Одоо энэ River Garden ч гэдэг юм уу, Times Square ч гэдэг юм уу, яг энэ хотхнууд ч өөрсдөө бас туул голынхаа айс ав дотор ороод барьсан барилгууд тахгүй юу? Тэгээ бүр анх NCD энэ барилгын төслүүдийг яаж явах хүртэл надтай уулзж ийсэн. Би тэднэрт хэлжсэн те. Энэ бол одоо ямар ч ногоон барилга байх боломжгүй. Өөрөө ингээд туулын айс ав дотор ингээд барилга барьсан. Усны ингээд ундрагууд те усны их үүсвэрүүд дээр ингээд барилга барьж байгаа тохиолдол бол энийг одоо дэмжих ёсгүй. Би энэ бол ерөөсөө нэгдүгээр тэр байгууллагуудтай огт хамааралгүй. Хоёрдугаар тентхийн иргэдтэй ч огт хамааралгүй. Манай гэр бол энэ талбай хойно идэг. Тэгээд одоо хэрвээ туулын хурдны зам баригдах юм бол тэр байрнуудын үн унах гэдэг байгаа байхгүй. Харин тийм үнэн нь унах гад ч юм уу те одоо жишээ нь ингээд гаднах үзэмжин ч юм уу цанхных нь үзэмжин ч юм уу те ингээд харагдсан нь одоо буурах байх. Гэхдээ яг энэ дээр нэг юм тодорхой юм түрүүн усны мэрэгчлэнээс асууж байхад бол нэмж хэлмээр санагдсан зүйл байгаа. Голын айс хавыг одоо ингээд бид нар ингэж ойлгоод байгаа хүмүүс хан хинтийн те 400 км-ийн цаанаас усны их үүсвэрээ авдгаа гэд. Тэнгүүд хан хинтийн 400 км-ийн цаанаас цоргоор ус гоожоод наашаага хоолоогоор ирээг байхгүй юу тий насуустай ингээ хоолоогоор наашаага явуулаг байхгүй юу. Гол гэдэг чинь өөрөө экосистем амьд байгалийн бүтэц энэ яаж ажилдаг вэ гэхээр голын айс хавынх нь яг бүр ингээд 5-аас 10 км-ийг нь бол бүр улаан зоон олгож ингэж хамгаалтанд авдаг. Тэгээд тэр нь өөрөө хэрэв усны ундраг байх юм болоо штэ. Тэр нь өөрөө тэнд байгаа буургаас, тэнд байгаа ийлээс, тэнд байгаа хайрганаасаа усаа тэтгэж идэг, сэлгэлтээ авч идэг. Энийг яг ингээ бүтцээр нь одоо уг нь бол интернетээр хайгаад YouTube дээр хайх юм бол голын те бургасны доото талд ямар экосистем байдаг вэ гэдгийг ингээ харч болно. Тэрүүгээр тухайн ус тэтгэгдэж цаашаага урсч идэг байхгүй юу. Хэрвээ тэгдэггүй байсан бол өнөөдөр те сэлбтээр ингээд гарсан одоо хядлагын ажил шиг юм зүгээр тэгэл тэр ихэн дахиад сэлбий их ч гэсэндээ цаана ба хаантынхаа нөгөө салбараас авж байгаа шүү дээ. Тэгэхээр буцаад урсчил байх хэвээр газар яага урсахгүй байгаа вэ гэхлээр эн чинь өөрөө өөрийнхөө айс хав доторх тэр байгаа бүх экосистемээсээ амьдралаараа тэтгэгдэж явж байдаг юм аа. Энийг нэгдүгээрт ойлгохгүй ингээд нэг тийм зүгээр л
карантаар ус гойж байгаа юм шиг яриад байгаа нь өөрөө буруу. Дэлхийн бүр ингээ Монголын сошиалор нэг ингээ ярьж исэн. Хоёрдугаарт нэг юм ярих хэвээр зүйл нь Улаанбаатар хотын яг энэ туулын Улаанбаатар хоттой энэ хамааралтай байгаа энэ тараас дагууд явж байгаа хэсэг дээр 3 том усны резервуар гэдэг миний мэдхийн. Ер нь бол үндсэн мэдээлэл нь хамгаалалттай байдаг учраас би одоо яг хотын мэрэгжилтэн талаасаа мэдж байгаа хэсэг нь 3 том резервуар гэдэг. Эднэр нь өөрсдөө хамгаалтанд орох хэвээр хамгийн одоо үндэсний усны их үүсвэрүүд нэ. Дөрөвдүгээрт Улаанбаатар хот 2010 оны үлээ 11 үлээ 12 оны ч юм уу. Би яг онын сайн санахгүй байна. JICA-гийн судалгаагаар усны гачигдaltaй хотын тоонд орсон. Тэгээ 2050 он гэхэд огт усгүй болно гэдэг тийм юунаас болоод хид хідэн төсөл хэрэгжүүлж 12 онд манайх одоо усныхаа их үүсвэрийг ингэж хамгаалах гэж үлдчихсэн. Тэгээ бид нар энэнийхээ эсрэг зүйл хийгээд байгаа байхгүй юу? Одоо бол тэгэхээр ингээд эн чинь өөрөө ингээд нэг том тийм байгалийн асуудал явж байна. Хоёрдугаарт одоо энэ нэг том зургаар нь хэлэх зүйлтэй зүйл нь барилга барихыг ингээд аягүй гоё юм. Энгийн ингээд шон зоогоод тий тэр ингээд голоор нь одоо бургасны усны голын голдрол ингээд голд нь ингээ хайж агаад ингээд шон зоогоод яваа. Тэгээ тэрэн дээр нь зам тавьчих юм шиг яриад байгаа байхгүй. Үгүй би өөрөө 16 жил болж байгаа би мэрэгсэн зэрэгтэй барилгын инженер хүн. Тэгвэл яг ингээд гүүрэн байгууламжийн суурийн багны доота талд энд бол хоёр төрлийн суур тавигддаг. Нэг бол хатан суур, нэг бол шон суур тавигдана. Шон суур тавихын тулд яадаг вэ гэхээр нэг багны доота талд одоо өндрийг нь түрүү өгчээсэн те 20 м өндөртэй баг нь доошоогоо 20 м сууна гэж байгаа байхгүй. 20 м өндөртэй баг нь доошоогоо 20 м суухаар 20 м-т ганцхан шон зоохгүй штэ. 1 м-ийн өргөнтэй шон багтаа 12 шиг орж ирнэ. Эдгээр сонгуудыг нь одоо иймэрхүү юм сэрэ хэлбэрч гэх юм уу те ингээд заангууд эднэр нь өөрсдөө дахиад нэг юм хавтан дээр ингэж барилдیں۔ Тийм. За тэгээд тэрнийх нь дата талд нь эргээд том багнууд маань орж ирнэ. Энэ багнууд нь өөрсдөө 6 м тутамд гэлөө те. Тэгснэ нөгөө тэнхлэг дагуудаа 30 м тутамд байрлана гэж байгаа байхгүй. Тэгээд нэг замын яг нэг багны дата талын тулгуур хэсэг дээр 6 баг нь 30 м тутамд байрлана. За одоо энийг ингээ бүгдээрээ цаг дууссан байна. За үргэлжлүүлээд эргээд ирэхээр хариултыг авъя. За танаас асуухад одоо гүүр барихад бол эргэн тойрны усандаа шууд нөлөөлөхгүйс эргэн тойрны одоо тэр усны урсцыг дэмжих бургас хөрсөнд ингээд шууд утгаараа нөлөөлдгөө. Тэгэхээр тэр дахин сэргэх боломж яг байгаа юу? Одоо жишээ нь энэ туулын урдны замыг барихад 1.9 га бургасыг ер нь сүйдэж байгаа юм байна л да. Энэ бургас эргэн нөхөн төлжих боломжтой юу? Тэгэхээр би юу энэ одоо залуу сайхан бүсгүүчүүд байна л да. Гадаад дотоод сургууль өгсөн бол та. Гэхдээ энд нэг юм анхаармаар байгаа юм. Нэгнийхээ мэрэгжлийг одоо доромжлмааргүй байгаа юм. Мэддэггүй чаддгүй тэр. Энэ нөгөө доромжлохээс уучлаарай нөгөө хамааралт байдлыг хэлж байгаа. Хийдэг ажил төрөл рүү одоо хөндлөнгөөс ормооргүй байгаа юм. Жишээ нь би бол таны нийтлэлийн асуудал руу ерөөсөө орохгүй. Би чинь таны хот байгуулалтын асуудал руу энэ бол ерөөсөө ордоггүй. Гэтэл та нар болохгүй зэрэг намайг энэ барилгын тал руу ороод чи хөдөө аж ахуйн одоо мэрэгчлээ. Таны тэр яриад байгаа одоо телевизээр тантай яриад байгаа тэр доктор ч юм шүү дээ. Миний шав. Нэгдүгээр курсээс байхаас эхлээд намайг дагаж хүзүүнээс нь татаж хүний зэрэгтэй болгож өсгийнээс нь татаж өдий зэрэгтэй болгосон шавийн маань одоо юу хийж шээ. Шавнар чинь цаашаа мэрэгшин штэ ингээд тусдаа тий. Тэгвэл надтай байнга холбоотой байдаг. Тийм учраас нэгдүгээрт одоо нэгнийхээ мэрэгжлийг ингэж одоо мэддэг чаддгүй юм уу одоо юугаар нь ингэж гутаанд оромжилж ерөөс олон нийтийн өмнө болохгүй. Хэдэн мянган хүн биднийг харж штэ. Би та хоёрын ерөөс ажил төрлөөр ороогүй шүү дээ. За ойлголоо. Тэгэхээр та нар миний өөрийн одоо хийдэг мэддэг одоо итгэл үнэмшлэр бол хөндлөнгөөс юу яаж орж нөлөөлж одоо мэдэхгүй энэ төр гэж яаж болохгүй шүү дээ. Би бол хөдөө аж ахуйн чиглэлээр олон жил ажилласан болохоос биш би усны барилга байгууламжийн инженер. Парагийн техникийн их сургууль одоо суралцсан. Тэгэхээр зэрэг усны барилга байгууламжийн талаар бол одоо бас хийсэн юмнууд энтертэй. Тийм учраас өнөөдөр яаж яах вэ? Нэгдүгээр би энэ одоо барилгын компаниг бол ерөөс огт мэдхгүй. Ямар ч хамаарал байхгүй. Зураг төсөл яасан энтертэй ч ерөөс ямар ч хамааралгүй. Би зүгээр л энэ төсөл хэрэгжих нэгдүгээр боломжтой юм уу? Боломжгүй юм уу? Хэрэгжүүл ямар сөрөг нөлөөтэй юм, ямар эерэг нөлөөтэй юмнууд
гэдгийг зөвлөгөөд өгдөг одоо энэ бүсгүйчүүдтэй л адилхан хүн шүү дээ. Адилхан л одоо ийм хүн шүү дээ. Түүнээс би шийдвэр гаргадаг юм уу? Тийм төвшний одоо хүн биш Голын одоо ундрагад нөлөөлөх байгаль орчны одоо хөрс бургас талаасаа энэ нөхөн сэргийх боломжтой юм уу? Боломжтой. Би энэ сүүлийн өдрүүдэд энэ одоо сошиал сүлжээгээр яваад байгаа юм ер нь болов унших санаатай байна. Тэгээ энэ дотор чи авууштай юмнууд зөндөө байгаа энэ одоо энэ эсрэг үсэж байгаа улсуудын тэр бодол санаач юм бол авууштай нэрийн энийг одоо ер нь юу яах хэрэгтэй юм байна. Дараагийн одоо төсөл хэрэгжүүлэх юм уу ер нь юмнууд бол авах ёстой байна гэж бодоод тэрний нүү тэмдэглээд аваад идэг байхгүй ямар нэгэн цагт одоо хэдий болно дандаа буруу ярина гэж ерөөсөө байхгүй шүү дээ нэгдүгээр. Хоёрдугаар болохтой зэрэг чинь юу яаж байгаа нэг 3.9 га газар л энэ л одоо бургасал нийтээ нэг ажлын зам гэдэг нэг 10 м өргөнтэй зам хийж байгаа юм байна л дээ энэ юм. Тэгээд түр зам хийж байгаа юм байна лээ. Тэнд нэг 3.4 хүчгээд байгаа 3.9 га газрын бургас бол яхаарахгүй зунд нь өртцсөн юм байлээ. Тэгээ одоо тэрний чинь авахаас өөр арга байхгүй. Тэгжээ нөгөө түр замаа тавина шүү дээ. Тэгснийхаа дараагаар нь бол нөгөөдгөө чинь нөхөн сэргийчих юм байна лээ. Тэгэхээр нөхөн сэргээгээ дахиад бургастаараа дахиад уйлаастаараа дахиад одоо шинээр ойжуулалт хийж шүү дээ. Тэгээ тэрний бол мөнгө төгөө Усны урсгалд нөлөөлөх үү? Нөлөөлөхгүй. Яаж нөлөөлөх вэ? Тэр чинь голоос нэлийн зайтай одоо явагдаад байгаа ажил шүү дээ. Голоос зайтай явагдаад байгаа ажил байхгүй юу? Нэг тийм учраас энд тэгтээ улсуудын болгоомжж байгаа бол зөв. Яг гэвэл энэ барилгын ажил эхлээд энэ компани одоо барилгын ажил явж байхад нь бол олон нийтийн зүгээс бол энд маш сайн хатуу хяналт тавьж явах хэрэгтэй. Тэгээ одоо харин та нар дараа нь бол энэ барилгын одоо хөгжлийн төв бол энэ төслийн чинь юу гэж байгаа хянагчаар одоо ажиллах хууль эрх зүйнтэй ганц байгуулах шүү дээ. Тэгээ тэдэнтэй дараа нь уулзах хэрэгтэй байх. Нийслэлийн засаг даргын тамгын газар одоо энэ төслийн захиалагч нь байгаа шүү дээ. Энэний одоо захиалагчийн хяналт тавьдаг инженерүүд ямар улсууд нь томилогдсон байгаа юм. Тэр энтертэй бас юу авах хэрэгтэй байх. Одоо уулзаж мэдээлэл авах хэрэгтэй байх. Дараа нь ер нь ийм судалгаа байна уу? Одоо жишээ нь сая ярьлаа шүү дээ нэрэн дуртагцсан River Garden, Times Square гэд хотгон туул гол руугаа шахаад баригдчихсан. Энэ нь одоо туулын түвшин, усны түвшинд нөлөөлсөн үү сүүлийн жилд гэсэн. Энэ талаар бол тэр хотгонууд баригдаад туулын усны одоо юунд хэмжээ энэ төр нөлөөлсөн үү нөлөөлөгүй энэ төр гэдэг талаар бол ерөөсөө манайд хийгдсэн томьтой судалгааны юмнууд ерөөсөө олддоггүй. Бид нараас хараад л юм гарч ирэх нүгэл. Тэгээд нэгдүгээр тийм байлаа. За хоёрдугаар болохтой зэрэг ер нь одоо Улаанбаатар шин том гадар нутгийн тэлээд тэгээд дундуураа урагсч байдаг одоо ганц сайхан том туулголтой хажуудалд нь бол Улаастан гол Сэлбийн гол гээд хоёр одоо жижигхэн голуудтай. Тэгэхээр зэрэг энэ голуудын нэгдүгээр технологийн нөхцөл байдлын аль болохоор эвдэхгүйгээр авч үлдэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ экологийн одоо хайр хамгаалж ийнэ гэд ингээд зэрлэгээр одоо байгальд нь бүх юмыг даатгаад хаяад байж бас болохгүй. Тэгэхээр энд чинь юу хийж явах ёстой шүү дээ. Одоо хүний оролцоотой одоо эрэг хүлтэй бааз гэж одоо хэлээд үүдэг засаж сайжруулж явах энэ ажлуудыг бол тасралтгүй одоо хийж хэрэгтэй шүү дээ. Арчид цэвэрлэх тэр модсодын одоо өвчлсөн бол тэрнээс нэг тайрах, залуужуулах гэх мэтээр одоо энэ ажлуудыг зайлшгүй одоо эрэг хөвөөгийн засад додондох лайхшаас энэ цэвэрлж байх энэ ажлууд зайлшгүй хийх гэж байгаа шүү дээ. За болор эрдэнэ оролцогчоос асуухад ингэмээр байна. Тий. Одоо нийслэлээр ингээл олон төслүүд зэрэг яваал байна л да. Нийтдээ бараг 14 төсөл гэжсэн тэрийгэ багасгаад 9 төсөл болж байх шиг байна. Энэ 9 том төсөл чи эдийн засгийн бүтцээрээ ингээд зэрэг хэрэгжих боломжтой юм уу? Нэг төслийг нь л суулж өнөөдрийн сэдвээр ярьж ин л та. Эдийн засгийн модель нь зөв явж чадчихэв үү? За саяны яриагаа үргэлжлүүлье. Тэгэд би одоо жишээ нэг мэрэгжил нөгөөгөөсөө илүү дутуу дээр доор гэж бол үзэхгүй байна. Зүгээр тухайн мэрэгжил нь юу вэ гэдэгт төр жишээлх юм бол одоо даргыг ч гэсэн нийслэл хотын одоо Улаанбаатар хотын эдийн засаг экономикс талаасаа бол мэрэгсэн хүн биш юм байна гэж ойлгосон. Илүү инженер байгууламж тал руугаа. Тэгэхээр зэрэг жишээлх юм бол сая ингээд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнөөс юм эдийн засаг яриад байгаа байхгүй. Тэгэхээр одоо цаг байгаа учраас би хэлээ л дээ. Одоо хотын эдийн засаг гэдэг юм бол өрхийн хэрэглээ
тэ иргэдийн хөдөлгөөнөөс гадна хамгийн гол эдийн засгийн гол тулгуур багна нь бол ерөнхийдөө түрүүн би хэлээд байгаа индастриал буюу компаниудын үйл ажиллагаан дээр тогтож байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар жишээлх юм бол сэлэнгийн гэх юм уу те манай хөдөө аж ахуйн хүнсний гол бүсээс ямар supply chain, ямар логистикоор Улаанбаатар хот руу холбогдож гинвэ гэдэг дээр тэн дээр бид нар эдийн засгийг ярьдаг болохоос биш тэнд одоо нарны зам дээр явж исэн хүнийг арай жоохон холуур тойроод арай хол замаар арай бензин зарцуулаад за нэг буцаад ороод ирээ гэдэгтэр энэ бол энэ эдийн засгийн үндсэн сэдв биш юм аа. Тэгэхээр эдийн засгаа ингээд дахиад цааш нь жоохон ярил л та. Одоо би энэ бүр яг парламент эмээнээс авсан их сурвалж хэлье. 2025 оны байдлаар төсвийн хөрөнгө оруулалтаар Монголд нэг ойролцоогоор 600 орчим төсөл хэрэгжиж байна. Үүний үештэй 430 одоо өмнөх онуудаас одоо хош увхарч тийм ээ үргэлжилж орж ирж байгаа төсөвт тэр одоо мейнтенс байна уу дахин хөрөнгө оруулалт нэмж оруулах байна уу ийм төслүүд үргэлжлээд ойролцоогоор өнөөдөр Монголд нэг 10-11 их найдын төсвийн зардал болоод ингээд өөрөөр хэлбэл арт түмний одоо энэ татврын дарамт болоод ингээд үргэлжлээ явчихдаг. Тэгэхээр энэний чинь бараг 25% та тэнцэх ийм одоо төсөл орж ирэхэд үүний хэвштэй хоёр том эрсдэл. Нэг нь бол манайх чинь ийм төсвийн зарцуулалт зардлын шинжтэй зарцуулалт хийх нь нөгөө түрүүний бидний хэлээд байгаа гол эдийн засгийн компаниудын үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлдэг бид нар шалгачаад байгаа хгүй да. 2020 оны эхэнд $1 2700 төгрөг байсан өнөөдөр 3560 төгрөг байна. Эн чинь өөрөө компаниудын дөнгөн данган олж байгаа 10-аас 11% ашигт маржныг тэр чигээр жил болгон 10-аас 11% инфляцаар аваа явчихдаг. Гэтэл энэ инфляц чинь болохоор зэрэг юу вэ гэхээр маш товчтой болвол энэ төгрөг доллар хоёрын хэрэглээний энэ одоо ялгаан дээр үсэж байгаа. Тэгэхээр энэ зэрэг том одоо зарцуулалт жил болгон жишээлх юм бол нэг 300 орчим тэрбумын бүр хүүгийн зардал үүснэ. Энийг бид нар долларын худалдаа авалт хийгээд доллароо гаргаа авчаар чи энэний чи эсрэг энэ нөгөө компаниудын хүмүүсээс 100 мянган төгрөг борлуулалт хийлээ. Эргээ харахад тэр чи өөрөөр хэлэх юм бол 20% нь байхгүй хятад руу доллар болж гарч явчихад байгаа хгүй да. За тэгэхээр би одоо энэ сүүлд энэ 3 сарын 2 сарын 28-наас эхлээд за нэг орох доорндын нөгөө Ормозын хоолойн те ботлнек буюу тэр багалзуур дээр үүсчихэд байгаа нөлөөллөөр жишээлх юм бол тээврийн өртөг дэлхийд дахин логистик одоо газар сайгүй нэг 15-аас 40% өссөн явж байна. Бид нар бол аслагдсан учраас хугацааны хоцрогдолтой. Гэхдээ энэ маань дам дунд ба урт хугацаанд заавал энэ нөлөө орж ирнэ. Тий. Хятад өөрөө ч гэсэн үүнд урт нь Аз руу ягаад гэвэл тэр хоолоогоор чинь 84% нь Аз руу шатхуун тээвэрлж байгаа хгүй. Тэгэхээр зэрэг бид нар энд одоо үн өгсөн энэ 2.4 саяын их найдын төсөвтэй энэ төслийг чинь энэний барагцаагаар би ингээд зүгээр нэг хамгийн ойрын өгдөл өгөөд ингээд загвар дээр ажиллаулаад үзэхэд эн чинь багадаа 4 их найд болж өсөх эрсдэлтэй төсөл байгаа хгүй. Тэгэхээр эн чинь хоёр л зэрэг төслөглүүлэх шаардлага байна уу гэж үү? Хоёр л хувилбар байгаа. Би өөртөнд чинь энэ макро эдийн засгийн өөрөх нь энэ манай улсад явж байгаа бүр энэ 35 6 жилийн замын хүндэрсэн хувилбар руу орж ийн гэдгийг хэлээд ш. Энэ тэгэхээр хоёр л юм хувилбар байгаа. Түрүү хэлж байгаа 430 төсөл бид нар ингээд үргэлжлүүлээд явж штэ. За тэгэхээр одоо ганцхан би сүүлийн одоо дүгнэлтээ хэлье. Яагаад ийм засгийн газрын түвшний хэмжээтэй энэ төсөв төртөгтэй ийм төсөл төр бидний энэ асуудал унчваа гэд. Энэ тэгэхээр зэрэг юу вэ гэхээр нийслэл хот руу түрүүн хэлж штэ өөрөө хэлж чинь 2023 онд ингээд засгийн газраас нийслэл рүү энэ тэр чинь харин ингээ энэ улс төрийн шийдэл болчиход байгаа хгүй да. Оюун эрдэнэ ерхий сайд байсан тий. Үеэл нь одоо энэ нийслэлийн эрх хэмжээгээ нэмэгдүүлсэн байж исэн. Улсын төсвөөс ингээд одоо нэгэн цагийн 12 оны байна уу? Улсын төсөвтэй тэнцвүүс том төсөв тавигдсан. Тэгэхээр хуучин нийслэл хот нийслэлийн захиргаа гэдэг маань нийслэлийн ерөнхийдөө тогтчлт аж ахуй хариуцчихсан учраас хоёр шалтгаанаар энэ төсөв томцсон. Нэгт нь бол Улаанбаатар хот өөрөө түрүүн хэлж байгаа. Тэр логистикийн supply chain-ийн эдийн засгийн бүс дотор байхгүй. Байхгүй дээр нь дотор нь ийм том төсөв шингээх эдийн засгийн потенциал байгаагүй. Тэгэхээр зэрэг бүх одоо төсвийг яасан бэ? Яг өөрийн чинь асуугаад байгаа 8-9 том төсөл рүү тавьсан. Гэтэл яасан? Тэр дэд бүтцийнх нь бас потенциал байгаагүй. Яг тэгэхээр энэ өмнө нь ийм зэргийн төсөв хэрэгжүүлж явж исэн энэ ийм одоо юу биш, субъект биш. Тийм учраас өнөөдөр арт түмний хэлээд байгаа үнэн штэ. Тэр уртцааны тогтчлтыг хар. Өнөөдөр сэлб бол ямар байдалтай байж байгаа. Ер нь төсвийн хуваарлалтаа дахин харах шаардлагатай гэж үзэж байна. Энэ манай засаглалын улсын төсвийн энэ менежментийн энэ асуудал өөрөө потенциалгүй баг дээр очиод
хийж байгаа одоо тэр яамгийн гүрний нөхөн сэргээлтийг хар тий. Ягаад ард түмэн ингээ өдөр болгон энэ хийсэн ажлуудын зургийг харуулад бид нар энийг хийх чадамжтай гэж үзэхгүй байна гэдгийг илэрхийлээд байна шүү дээ. Энд ч юм бол ийм учир шалтгаан байгаа. За ойлголоо. За танаас дараагийн асуултыг тавихад иргэдийн бас нэгэн туулын урдны замд итгэхгүй байгаа нэг одоо үл итгэлцэл гэх юм бол сэлб голын өмнө одоо ингээд зүйрлүүлж хэлээ л да тий. Тэгэхээр сэлб голын сэлбийн сэргэлт зэрэг энэ төслүүд амжилттай хэрэгжээгүй гэж үзээд байгаа. Энэ төслүүдийн үр дүн танилцуулаач. Сэргэлт. Сэргэлт угаасаа яа. За би түрүүний юу ярьчих. Болор эрдэнэ нийтлэлж түрүүний ярьсан эдийн засаг тэр яагаад ингэх ёстой вэ? Зүгээр хотын эдийн засаг гэдэг тусад нь ойлгоорой. Энийг болохоор хотын эдийн засаг улсын гэдэг дээр юм бол хот ямар байдлаар мөнгө болдог. Одоо би бол зүгээр хэлээд министрээр ажиллаад үзээсэй гэж үсээд байгаа. Хот ямар байдлаар орлого олд юм. Хот зөрүүлээд энэ байгаа maintenance арчлалт энэ дээр ямар шүү байдлаар явдаг юм бэ гэдэг. Хотын эдийн засгийг яаж тэлхийн тулд бид нар ямар дэд бүтцүүд хэрэгтэй байх шаардлагатай. Бид нар хамгийн түрүүнд хэлээд түрүүлээс орлого олох юм руугаа бид нар түрүүлж мөнгөө хийя. Тэгжиж бид нар эдийн засгийг хөгжиж дараа наад жижиг юмуд. Тэгэхгүй одоо ингээд тийм их мөнгөтэй байхад ийм юм руу орлооч гэх хит хуваагаад ингээд жижиг юм уу гэдэг. Он дамжсан ажлууд улс нийслэлээр тавигдж байгаа энэ чинь төсвөрөөр хийгдэж байгаа улсын ажлууд байна тийм үү. Он дамжууд явдаг 10 жил дамждаг сүйдээ төснө алдагталтай болдог. Зам бол нийтийн дэд бүтц. Нийгмийн хэмжээнд хүрж байгаа нийтийн эрх шинжилгээ хийж байгаа төрөөс хийгдэх ёстой дэд бүтц байгаа. Энэ өөрөө эдийн засгийн үрд яаж өөрөө үеийн тооцдог вэ гэхээр алдагдсан боломж. Түрүүн хэлжсэн юм. За мэдээж энэ эдийн засаг гэдэг бол аж ахуйн нэгжүүдээр тогтдог бол үнэн. Тэрийг хийхийн тулд тэр хүмүүсийн цагийг хэмжиж байгаа. Одоо Pigos law гэж яваад байгаа. Яагаад онцгой татвар гэдэг чинь өөрөө төгжрөл гэдэг чинь congestion charge гэдэг чинь юунаас ихсэж үүсэх ёстой вэ гэхлээр би төгжрөлд орж ийн энүүгээ адилхан би бус түүний боломжийг ингээд бас хасж байгаа учраас энтэйгээ адилхан би татвар төлөх ёстой. Тэгэхээр congestion charge буюу одоо энд байгаа төгжрөл юунд нөлөөлөд байна гэхлээр би магадгүй хүүхдээ дугууланд өргөдөг юм. Тэгэхээр тэр дугуулаа ажиллаж байгаа нэг аж ахуй нэгж одоо юу гэдэг тэр болох ёстой боломжийг төгжрөл гэдэг юмнаас болоод аль аль нь ч байхгүй төгжрлөөс одоо бид нар жилдээ 3.8 их 80 төгрөгийг алдаад байна. Тэгэхээр энийгээ бууруулж бид нар эдийн засаг алдагдсан боломжийн өртөг чинь нөхөгднөө. Тэгэхээр энэ алдагдсан боломжийг замын татвараар нэмэх юм шүү. Замын татвар гэхээсээ илүү замын татвар нэмээд бид нар энэ дээр байгаа төгжрөл чинь буурахгүй ч байгаа. Тэгэхээр бид нар энэ төгжрлийг бууруулна. Түүнээ анаа үнжсэн. Энэ төгжрөл нь ийшээ шилжнэ гэдэг. Гэтэл одоо энийг багасгахын төлөө бид нар бүх ажлуудыг л зориулж хийж байгаа гэсэн. Тэгэхээр энэ багасгах нь зөрүүлээд энэ чинь төлбөртэй зам гэдэг утгаар нийслэл төсөвтөр орж ирж байгаа гэсэн. Эргээд бид нар энэс дагуулад өчнөө замуудыг барих боломж нь бий болж байгаа гэсэн. Яг өнөөдөр орж ирж байгаа 100 тэрбум төгрөгөөр бид нар хэдэн километр зам барих вэ? Хизээ бид нар энийг дуусгахгүй гэдэг чинь өөрөө хийгдэхийн тулд бид нар дэд бүтцэн хийжиж дараа нь орж ирэх одоо санхүүжилтанд босч иж бид нар дараагийн том төсөлтөд хөдлөх боломж нь бий болж байгаа гэсэн. Тэгэхээр ийм учраас бид нар туулын урдын замыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Түрүүрээс одоо энэ харахад татам гэдэг нь одоо энд байгаа хэсэг нь. Голын урсцсан өөрийн нүгөр явж байгаа байхгүй юу? Энд дээр харж байгаа. Тэгэхээр та бүхэн энийг зөв ойлгож авахгүй бол яг гол дотор барьж байгаа юм шиг яриад байна. Гэтэл яг гол огтлж байгаа хэсэг нь наадамчдын гүр хийгдэж байгаа энэ хэсэг үү? 20 тулгуур баг нь яг голын урсцсан дотор ороод явж байгаа. Энэ дээр мөн ялгаа байхгүй шонцоорууд нь хийгдгээрээ хийгдэл явсан. Энэ дээр хэрвээ бид нар гүүрэн байгууламж барихгүй гэвэл наадамчдын гүр байхгүй, зайсангийн гүр байхгүй, яарамгийн гүр байхгүй, маршлын гүр байхгүй, улаастайн гүр байхгүй, сонсголонгийн гүр байхгүй. Энэ бүх ажлууд өөрөө гүүрэн байгаа олимпийн гүр хийгдэх үү? Тэр гүүрнүүдийг бодвол илүү урт одоо километрийн хувьд илүү урт километр нь усан дотор орох гэдэг шүү дээ. Усан дотор орж байгаа 15 хүн шон. Шонцооргийн явж байгаа, татман хаана явж байгаа гэдэг байдлаас нөлөөлж байгаа учраас энийг бас зөв ойлгоод иргэдэд зөв мэдээлэл өгсэй гэдэг хүсэж байна. За ойлголоо. Ерөнхийдөө бидний хэлэлцүүлэг өндөрлж байна. Хамгийн одоо сүүлийн асуултыг одоо хотын эдийн засаг болоод бас урьдчилаа л да. Тэгэхээр ер нь биднэрт ямар нэгэн шийдэл хэрэгтэй. Шийдлээ одоо нийслэл хот маань янз бүрээр л танилцуулж үзэжсэн те автозамын татвар нэмлээ гин төрүүгээ ойртох тусам төлбөрөө нэмий автомашинаас төлбөрөө нэмий гэдэг энэ дээр ер нь ямар шийдэл жишээ нь байж болох вэ? Би тэр түрүүний нөгөө асуултыг ер нь бол өөрт нь эргүүл тавьмаар исэн. Туулын дагууд хурдны зам тавихаар эдийн засгийн үр ашиг яг яаж гараад байгаа юм бэ гэдэг асуултыг асуумаар исэн. Тэгээд араас нь бол нэг үндэслэл олгоод алдагдсан боломж өртөг ярих шиг боллоо. 2020 онд нийслэл дээр автозам тээврийн төлөв зохицуулт инженерчлэлийн газрын дэд дарга байх хугацаанд
анхны удаа алдагдсан боломжийн өртгийг авто замын ачааллаас хамааруулж тооцсон судалгааг би өөрөө эхлүүлж хийжсэн юм баггүй юу. Тэгээ энэ дээр томьёо нь маш энгийн. Тэн дээр юу байдаг вэ гэхлээр тухайн үедээ иргэдийн цалингийн хамгийн доод хэмжээ 382 мянган төгрөг байхад хамгийн доод хэмжээгээр ажил эрхэлдэг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг дотор амьдарч байгаа иргэдийнх нь цалингийн цагийн хөлсөөр нь бодож явсан маш энгийн томьёотой. Зүгээр юм 4 аргын тоогоор бодсон зүйлээр анх тэр судалгааг хийж исэн. Тэгээд энүүгээр эргүүлээд юу гэж хэлэх гээд байна гэхэлэр яг туулынхаа дагууд бид нар ямар нэгэн үйлдвэр, үйлчилгээ, бизнес те хоёр хотыг холбож байгаа эсвэл хоёр аливаа зүйлийг холбож байгаа энэ зүйл байхгүй тохиолдолд энэ дээр ерөөсөө эдийн засгийн үр ашиг гарч ирэхгүй юм аа. Нэгдүгээр хоёрдугаар хэрэгцээ нь байхгүйгээ хэлээд байгаа шүү дээ. Хэрэгцээ нь хурдны замын хэрэгцээ байхгүй биш. Хурдны зам нь хүндлэний хэвтэй чиглэлд байхад ерөөсөө хэрэгцээ байхгүй байгаа юм аа. Бид нар босоо чиглэлийнхээ хөдөлгөөнийг тавьд нэмжиж те босоо чиглэлийнхаа гүүрийг ч юм уу эсвэл замыг нэмжиж яг энэ үйл ажиллагаагаа задлнаа, энэ төгжрлээ задлнаа. Энэ нь бол угаасаа маш ойлгомжтой бүх мэрэгчлэнүүд хэлж өгнө. Тэгээ түрүүн бас ингээд нэг нэмж ингэж нөгөө нэг яриа гэж бодож исэн зүйл нь болохоор энэ Улаанбаатар хотын цорын ганц иргэдийн эрүүл байлгадаг, агаарыг задалдаг хамгийн том одоо юм air corridor агаарын бүс, ногоон бүс нь өөрөө туулын энэ шугуу байдаг, туулын энэ хэсэг байдаг. Тэгээ энэ рүү өөрөөсөө ороод хурдны зам тавьж ийн гэдэг нь маш том ингээд агаарын бохирдол дуу чимээний одоо pollution гэж үздэг, stress pollution, noise pollution эдгээрийг бүгдээр ингээд хийх юм аа. Тэгээд энэ дээр ингээд жишээ байхгүй, олон улсын жишээ байхгүй гэдэг яриад байгаа байхгүй юу. Надад бол яг энэ төсөл тэр чигээрээ юу гэж харагдаж байна гэхэлэр бид нар анхнаасаа ийм юм ер нь бол ярмааргүй байгаа. Надад зүгээр л хурдны замтай байх юм хүсэл мөрөөдөлтэй болоод метрополис хотыг нэг юм гоё хурдны замтай байх ёстой гэдэг үндслэлээр л зам барих гад ингээд дайраад ах шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ хурдны зам байх хэрэгтэй гингүүд байх хэрэгтэй. Ямар тохиолдолд эдийн засгийн үр ашигтай байх гэхээр Улаанбаатараас одоо замын өдөр, Улаанбаатараас Багнуур руу, Улаанбаатараас Дархан руу, Эрдэнэт рүү бид нар хурдны замтай юм уу эсвэл одоо хурдны галт хэрэгтэй болох юм бол эсвэл шин 100 мод хот руу ч юм уу шууд одоо ингээд Улаанбаатарын одоо 5 шараас Ярмаг руу ч юм уу 5 шараас Нисэх рүү ч юм уу холбож байгаа хурдны замууд байх юм бол энэ дээр бидний үр ашигын тооцооллыг нь яриад хүлээн зөвшөөрөөд энэ дээр төгжрлийг саруулж гинэ гэж ингэж тооцоолж болно. Хэвтэй тэглэгийн дагууд байгаа нь өөрөө буруу юм аа. Энэ нэгдүгээр хэрэгцээ огт байхгүй ямар ч эдийн засгийн үр ашигын тооцоолд бодох боломжгүй. За ойлголоо. За та одоо таны зүгээс бол энэ хурдны зам байгаль орчны экологийн асуудалд сөрөг нөлөө байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нөхөн сэргээгдэх процесс нь хэдийн хугацаанд явагдах вэ? Тэгэхээр ингийн энэ улсууд одоо юу яаж байгаа шүүмжилж байгаа энийг бол зайлшгүй одоо аль аль авч үзэх хэрэгтэй. Энэ дотор ч одоо санаа оноо зүйндээ байгаа. Тэгэхдээ нээлттэй ярилцж байгаа нь бол одоо зөв шиг. Тэгэхдээ юмд бас юу гаргаж жоохон төсвөр төвчээртэй хандах хэрэгтэй. Би ганцхан жишээ хэлье. Говьлтай аймгийн тайшрын усан цахилгаан станц 20 жилийн өмнө одоо баригдаж эхлэхэд ямар их эсэргүүцэлтэй яасан завхан гол тасарч одоо завхан ховд говьлтайхны доотлол амьдрал сүрлээ гээл телевиз дөрөн уйлаад л ингээл бижигнээд байсан. Тэгээд тэр бүгнийг даван туулаад 4-5 жил одоо ноцолдож байгаад тэгээд тайшрын усан цахилгаан станц баригдсан гэгээ нуур гэж одоо Монгол дэлхийн газрын зураг шинээр тусгасан сайхан нуур болчихсон. Чадахгүй л гэдээсэн. Тэгээд одоо хийчихсэн. Тэг хамгийн зөв шийдэл байсан. Эрдэнэ бүрэнгээ усан цахилгаан станцыг ажил эхлээд одоо 10 жил болж байна. Орон нутгийн эсэргүүцээ дээрээс бүр огт явуулдаггүй. Сая одоо ерөнхийлөгч ховдод очихдоо хэллээ шүү дээ. Энэ баруун одоо 5 аймгийн эрчим хүчний одоо хангалтын одоо юу яасан эсэргүүцэж одоо зогсоосон энэ хүмүүсийг арга хэмжээ авах хэрэгтэй гэж. Хэрв Эрдэнэ бүрэнгээ усан цахилгаан станцын ажил 10 жил тэр чинь 3-4 жилд дуусчих хэвээр ажил байсан байхгүй. Тэгээ одоо болтол байхгүй. Баруун аймгийнхан одоо болтол Орос Хятадоос тоогоо аваад ингээд одоо сууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хурдны зам мөн ялгаа байхгүй. Хэдхэн жилийн дараа ингээд одоо баригдаад дуусахтаа зэрэг магадгүй одоо энийг эсэргүүцэжсэн усад ийм сайхан замтай болчихлоо. Одоо Улаанбаатарын төгжрөл байхгүй. Би одоо баруун тишээ явах, зүүн тишээ явах энэ замаар сүм хийгээл 5 минутанд л одоо гараа явж штэ гэд ингээд гараа явна штэ. Тийм учраас энэ бол
яг төр зуур барилгын ажил энэ төр явагдахад бол бургасмод одоо унгаасан барьсан гэдэг ингээд асуудлууд хэцүү юм шиг харагдчихад байгаа. Энэ үнэхээр хэцүүлдэг хүн ч гэсэн шургаж унаад гараа шалбалт өдөг тохоогоо шалбалцахад нэг хэсэг зууртаа хөндөөрлээд одоо тэрнгээ яваад одоо тэрнтэй л адилхан байхгүй. Бүхэл бүтэн түүнээс туулын экосистем гэмтэж бэртээд одоо Улаанбаатарын хавхандны өсгөө болоод байгаа одоо Улаанбаатар хотын уушиг болсон туулынхаа одоо шугууг бүгдийг хадчихж байгаа юм биш. Туулын шугууч үнцэндээ хэдэн мянган гатаа шүү дээ. Тэн дундаас ерөөсөө 4.9 одоо 3.9 газрын бургасал байж байгаа. Энэ чинь бүрэн нөхөн сэргээх бүрэн боломжтой. Бургасчин бол юугаа тэтгүүр нэр үрждэг, үрээрээ үрждэг. Хэдхэн жилийн дотор буцаал залуухан сайхан одоо ойтол болчихно. За таны цаг яарад байна уу? За одоо яг нөө ээлжирээд тань дээр ингээд дуусч штэ. Тэгэхээр ийм байгаад байна л да. Одоо түрүүн ярьсантай хурдын замын гол үүрэг бол хоёр хотыг холбоцгоо гэдэг. Гэтэл бидэнд эдийн засгийн өгөөжөө бодохоор дархан хотол байгаад байна. Дараагийн шинэ хотыг байртал одоо хугацаа хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр одоо Эренбийн хувьд яалтчгүй асуудал болоод байгаа асуудлаа шийдэх ёстой юм биш үү гэсэн үнцгийг бас энэ талаас тавиад байна л да. За сая нэг зүйл дээр тодруулах хэлмээр байна. Одоо жишээ нь бид нар зүгээр нэг энэ зэргийн байгууламжтай за голын дагуу биш бүр ердөө ийм хуурай газар дээр хийж байгаа барилга байгууламжийн construction энэ ажил хэдийн урт хугацаанд хэдэн техник орж энийг гүйцэтгэдэг хэдэн мянган ажилтнанд тэр одоо энэ туул голын хөндөд ажиллах вэ гэдэг одоо баримжааг боддоор өгөхгүй юм л да. Энэ бол миний бодлоор энэ угаасаа түрүүн бид урдсан төсвийн энэ санхүүжилтийн энэ шалтгаанаар дээр нь дэд бүтц логистикийн чадамжийн шалтгаанаар энэ дундаа гацах эрсдэл маш өндөр төсөл. Тэгэхээр зэрэг 2-оос ер нь дор хаяж 3 жил тэнд чинь одоо барилгын ажил явагдана машин техник орж ингэж ажиллана. Үүнээс цааш санхүүжүүлээд явъя гэхэд энэ манай эдийн засгт ямар ачаал стресс үүсгэх нь бол би түрүүн цогц тайлбарласан. Тэгэхээр би товчтой бол одоо нэг 2020 оны өвдөл одоо 26 онд Улаанбаатар хотын үйл хөдлөх болоод дэд бүтцийн төслүүд гарч байгаа төсвийн энэ санхүүжилтийн өөрчлөлтөөс харахад бол ер нь хамгийн энгийндээ одоо өөрийн чинь худалдаж авч байгаа нэг талх бол 10,000 төгрөг орчим болно. Яг инфляцид үзүүлэх нөлөөллийн явд бол. Тэгээ өөрийн чинь асууж байгаа энэ хөгжлийн бодлогын асуулт асуугаад байна шүү дээ. Жишээлх юм бол нэг шинэ хот бариад тэрнтэйгээ холбох хэрэгтэй мó гэх мэт. Эн чинь манай эдийн засаг тодорхой хэмжээнд бол эдийн засгийн ийм одоо хаабууд байхгүй биш байгаа. Хүнс үйлдвэрлэж байгаа ч юм уу сүүсэн бүтээгдэхүүний хангаан бүс ч юм уу эсвэл зүүн аймагуд руу өнөөдөр хотууд бүр огт байхгүй бол биш. Тэгэхээр зэрэг энд бид нар хөгжлийн бодлогын маш олон сонголт байгаа. Үүнийг бол яаж гэнэ үү? Ер нь дор хаяж засгийн газрын түрүүн хэллээ үндсөлийн субъектууд, бодлогын субъектуудын төвшнөөс тэр төвшөнд боловсруулж явах ёстой ажлыг сэдвийг гаргаад чадамжгүй субъект руу шилжүүлсэнд гол асуудал байгаа учраас бид нар түрүүн хэлээд байгаа тэр буудангийн урт өргөнжийн үн төсөв биш. Бид нар эхлээд засаглалынхаа төвшөнд энэ асуудлаа хэлцэх хэрэгтэй. За баярлалаа. Одоо хэлцээд байвал цаг байвал өшөөч асуултууд байна. Тэгээд сүүлийн өдрүүдэд бас энэ томоохон бүтээн байгуулалтын ажил нь олон нийтийн дунд бас нээлттэй хилцүүлэг өрнүүлж мэрэгжилтнүүд өөр өөрийн одоо байр сууриас мэрэгжлийн өнцгүүдэд нээлттэй хилцэж байгаа нь бас сайн жишээ тогтож байна гэж харж байна. Ингээ өнөөдрийнхөө хилцүүлгийг өндөрлөе. Өнөөдөр бид туулын хурдны зам ба туул гол сэдвээр өргө хилцүүлэг өрнөлөө зочдоо дахин танилцуулахад нийслэлийн замын хөгжлийн дарга Од Баяр, нийслэлийн бодлого судалгаа шинжилгээний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор Баран Чулуун, нийтлэлч Болор Эрдэнэ, хотын засаглалын мэрэгжилтэн Ану Үжин нар оролцлоо. Бидэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа.